За сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. За өнөөдөр та бүхэндээ Gate сүлжээ рестораны үүсгэн байгуулагч MC гэдэг нэрээр олон түмэндээ алдарсан мөнгөсөх ахыг студидд урьж авчираад байна. Тэгээ бид бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр илүү шинэ жилийн нөгөө сүүлийн тусгай дугаар гэж би нэрлээд байна. Тэгээд хоёлаа тантай бас нэг юм гоё урам зоригийн яриаг илүү хий гэсэн зорилготой таныг урьсан байгаа. Тэгэхээр эхнийхээ асуултыг таныг ер нь хамгийн ойр тойрны хүмүүс мэддэг хүмүүс нь болохоор амьдралыг ерөнхийдөө тгээс эхлээд тэгээд өнөөдрийн энэ бизнес, өнөөдрийн амьдралыг бүтээсэн гэж бол хэлж яхах нь би дэрэгдээс сонсч байсан. Тэгээд таны бага насны дурсамжийн талаар яриа эхлэе. Бага наснаа хаана өнгөрөөсөн, ямар амьдралыг туулсан талаар. Бага нас ч одоо яг нөгөө Синдрелагийн төгсгчтэй баргал. За. Тий. Хайлаас төссөн. Хайлаас төрснөөс ахуулаад 21 хүртэл амьдэрсэн. За. За тэгэл яг л нэг жижигхэн манай хашаа чинь жижигхэн одоо амбаар арах юм байгаа. За. Тэгээ нөгөө нэг нэвт гоожж маждаг тий. Тиймэрхүү. Тэгээ ээж эмээ хоёртойгоо төрсэн цагаас хойш ингээл хоёр эмэгтэй хүнтэй өссөн. За ээж маань нэг нөхөртэй болоод замд нэг халт байхгүй эмээтэйгээ нэг хэсэг амьдэрсэн. Тэгэл ерөнхийдөө бол эмээгийн хүүхэд. За тэгэл ёстой хоолтой ундаг уу тэгэл. Тэг яг ер нь би өмнө бас нэг ярьж лээсэн. Амар ядуу гэхэр бас ядуу биш. Тэр чинь нөгөө эмээ тоогооч, насаараа тоогооч хийдсэн. Ээж маань ойдолчин. Тэгээ нэг юм жоохон цалинтай, жоохон тэтгүртэй. Гэхдээ нөгөө эмээ сайн уучраас ингээл гудамжнаас бүх айл нөгөө дээр үчүүн амьдрал их тийм юу байсан шүү дээ. Нийтэн дундаа байсан шүү дээ. Тэгэл нөгөө гэц үзээ одоо юу гэдэг янз бүрийн хоол молоо ширэлж идэл цагаан хадад хүлээл те. Айл амтнаар хооллол те. Тэгэл амар бага хүнстэй мөртлөө яаж чигэл нэг гой хоол идчихдэг. Бүр үс цангахгүй. Тэгээд нэг юм хайрын дунд ч юм уу нэг юм халуун дулаан уур амьсгалтай байсан болохоор тэр ч одоо ядуу гэж хэлэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Баян те. Хайр ор баян. Тий, хайр ор баян тэгж өссөн. За манайхан төр хүлээж байгаарай. Энэ удаагийн дугаарыг хамтран үргэж байгаа BGM Asset Management-ийн компани. Манайхан бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Дэлхий дээр үйл хөдлөх хөрөнгө, бонд, хувьцаа зэрэг хөрөнгөө өсгөж болох маш олон хөрөнгө оруулалтын боломжууд байдаг. Гэвч монголчууд маань мэдээлэл дутмаг, магадгүй энэ боломж нь хязгаарлагдмал байдаг учраас дэлхийн зах зээл рүү ороод хөрөнгөө өсгөхийг ихээр төдийлөн бас бид нэр хангалттай хэмжээний боломж нь гар дээр байдаггүй. За харин энэ боломжийг Монголын зах зээл рүүгээ илүү ойртуулж өгж байгаа мэрэгжлийн хөрөнгө оруулалтын компани бол BGM Asset Management-ийн компани маа. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх веб хуудасаар хандаарай. Баярлалаа. За одоо хэдүүлээ подкаста үргэлжлүүлцгээе. Тэгээд 10 жил аль сургуульд төгссөн? 10 жил хайлаастайгаа 72 гэдэг сургуульд хуваарлалтаараа ороод сурч исэн. Тэгээд манай хамаатны нэг ах эгч нар одоо зөвлөлдөж байгаа 5 дугаар сургуульд нэг 10 үрийн хаалгаар л байлгүй бол таньж мэддэг гэдэг. Хотын сургуульд оруулж исэн. Тэгээд 5 дугаар сургуульд 3 дугаар ангиасаа төгсчлөө сурсан. Тэгээд та хаалцаас автобусаар байнга автобусаар шүү дээ. Өглөө орой доо. Өглөө харангууд гараал хэвээр нөгөө тэр үуч одооных шиг гэр оролш юм гоё гэрэл мэрэл байгаагүй шүү дээ. Хэвээр харангууд унж үдчихэл тэгэж яваал. Өөрөө явал өөрөө ирэл тэгэл сураал төгссөн дөө. Тэгээд би ч явахтай ер нь бүгд л тэгдэгсэн баг. Тийм юм. Та тэгээ ямар мэрэгчлэр төгссөн? Тест ороод би ч сургуулаа төгсөхдөө бас хэд хэдэн сургуульд урилгатай. Яг тэгвэл нөгөө тухайн үед метр 95-тай атлетиктэй тохож мохдаг хүн цөөхөн байсан байхгүй. Би бол амар мундаг сагсчин бол байгаагүй. Яг л доктор сургууль чинь сагсаараа бас тийм айхтар биш. Гэхдээ би яг нэг төгсдөг нэг Sprite League мэгт ингээд тоглолцсон. Бас нэг өндөр хүүхд ирээдүйтэй байна л гэж харсан юм шиг байна. Тэгээд нэг сургуулиудаа уулзаад ингэж явж байгаа. Тэгээд тухайн үед ерөөсөө гол зорилго нь өндөр цалин авах сонирхолтой байгаа шүү дээ үн чинь. Тэгээд ямар ч нөгөө судалгаагүйгээр ээж мэж бол одоо миний ажил амьдралд оролцохгүй шүү дээ. Тийм ээ. Яг л нөгөө бие даатсан багасаа. Тэгээд юунд уул уурхаа ер нь бол алах гэдэг. Тухайн үед ч нөгөө эдийн засаг өсчихсэн оюутлын гэрээ одоо яг хийчихсэн шүү дээ, тийм. За ер нь уул уурхаагаар л сурах юм бол хамгийн өндөр цалин авах юм байна гэдэг юутай. Номер 1-тэй цалин гэдэг юм тавьж шүү дээ нөгөө амьдралаас доор байгаа учраас тийм. Тэгээд шууд сонголтгүй уул уурхаагаа сонгоод яа мөст орох боломж байсан. Жохон банк чиглэлээр явах боломж байж хагаад тэгээд за ер нь л одоо цалин мөнгөч утсан уул уурхаа нэр гэл тэгээд шууд уул уурхад орж ирсэн шүү дээ. Гэтэ уул уурхад орохдоо бас их сонир машин тоглох хөрөмж гэдэг ангид орж ирсэн. Тухайн үед нөгөө боломж нь тэгж таарад чи нөгөө оноо моноогоор биш нөгөө сагсаар дамжуулаад орчиж байгаа байхгүй. Гэтэ 10 жилдээ бол би нэлээд онц сурдаг байсан. Ангийн дарга, сургалтын дарга. Нийгмийн спортын нийгмийн идэвхтэй байсан шүү дээ. Олимпиадад орчин. Ангийн дарга чинь сургалтын зөвлөлийн дарга хийгээд сонин мөн гаргаа зарчин 2 төгрөг олчин бас. За. Тэгээд ер нь нөгөө сагсараа, гандуулаар, волейболоор нөгөө сургуулийнхаа юм уус тоглолчин. Ер нь бүхэнд л оролцдог тийм идэвхтэй гарцаас нөхөрлөөсөн. 2 төгрөгөөр сонин зарна гэдэг чинь хайдаа он юм ярьж байгаа. Гүг 2 төгрөг биш. Тэр чинь айгүй зөвүүн заяа. Бидний сонин гэдэг нэртэй сонин гаргаж байгаа. Тэгээ би зүгээр компьютер аач байхгүй заяа. Та өөрсдөө юу? Өөрсдөө сургууль дотроо. За. Тэгээд
тухайн үед 150 төгрөгөөр нэг сонингоо үнэлээд хэвлэлийн газарт өгөөд компьютертэй сайн нэг хүүхд маань сургалтын зөвлөлд байдаг хүүхдийг дуудаж их бэлтгэлийн ингэж харч нэг мэдээлэл зөө ингэж хийлгээд тэгээд нөгөө редакторын зурс мурс гэж өөрийнхөө юг тавиад нэг үг юм бичээд багш нараас бас ийм сургуулийн мэдээцтэйгээд тэгээд тухайн чинь медиа дээр байхгүй юм чинь. Нөгөө хин нэгнтэй нойр байгаа нөгөө жүжигч мүжигчин тухайн чинь хошуурлан мурлын л одоо байсан байх та. Тэдрээс ингэ ярьслага марьслага аваад одоо тэр ийм эдит мэдит нь инээдтэй одоо ботож авчихсан л байх та. Тэгээ ингэж хийгээд айгүй хөөрхөн заяа ийм 8 нүр 4 хуудас сони хийгээд инээдтэй сони авах уу биш шүү ангид ингэ шахацдаг гэсэн. Тэгээ бүгд пүг гэдээ ороод ирнэ. Тэгээ тэрнгээс нэг дараагийн хэвлэлтийг ямар ч өөртөө нэг жоохон өөртөө болон сургалтын зөвлөлтөд нэг жоохон ашигтай. Тэгж ажиллаж ирсэн. Бас бизнес майндсет байсан байгаа байхгүй. Наач юм ашигт ажиллагаа амар өндөр бизнес шүү. 2 төгрөгөөр. Тэгээ ягаад тэгэхээр амьдрал угаасаа нэг амар одоо ээжээсээ мөнгө авч чадахгүй шүү дээ. Тэр үед чинь одоо юу одоо хоолтой хоолгүй явж байгаа юм чи хүний бэршиг ганц авчихъя гээл те. За бүгд л тийм л байж байгаа л та ер нь. Тийм үед чинь мөнгө олно гэдэг бол амар чухал байхгүй юу. Тэгэхээр одоо жишээ нь одоо ангийнхаа хүүхдэд одоо нэг бильярд зааж өгөөл бас нэг 2 3 4 болж байгаа жишээний те. Ингээл нэг мөнгө олох аргыг хайдаг байсан шүү. Тэгээ тэрний одоо амар төгс хөлбөрнөөс саний сонирн байсан. Тийм бай. Сонингоос хөрхи ашиг олсон шүү дээ. Бидэд угаасаа ер нь ингээ би амьдралын шаардлагаар ер нь ихэнх хүмүүс бас мэрэгчлээ сонгосон бахаа л гэж боддог. Тэгээ та одоо мэрэгчлэр ер нь ажилласан уу? Ажиллаагүй төгсөж байна. Би бол урах ажилтны инженерээр төгсөөд мэрэгчлээ дуртай дургуугаа сонгож чаддаг байхгүй. Зүгээр ингээ явж хагаад хичээлдээ сайн байсан. Мэдээж надад нөгөө одоо энэ бизнес дээр амар нөлөөлж байгаа том хүчин зүйл бол нөгөө инженер майндсет байгаа гэж бодод байгаа. Би ч одоо бас бүлгүүтэн бас нэг тэзүү мэйг юм хийж байгаа төгсөж байгаа шүү дээ. Диплома бичээд нэг хичээлээр унаагүй. Яг нөгөө 10 жилдээ яг тийм байсан аахгүй. Даалгавар хийдгүү. Тэгсэн мөртлөө нөгөө ийм одоо юу гэдэг логик талаасаа ч юм уу аль юмдаа ингээд учрыг олцдог те. Юмыг нэг чадаад идэх хөвгт байдэн шүү дээ. Тэг манай үеийнх нэг тиймэрхүү шүү дээ. Тэгээ би ер нь бүх хичээлд аягүй сайн байсан. Одоо жишээ физикийн хичээл дээр нэг ийм дүрсгөө хүндийн төвийг олоод одоо ингээд юу улирлаар нь 100 гараг ингүү тэрийг зөвөр ингээд логикоор бодож байгаа олчих жишээний те. Тэгээд 100 гарчих жишээний те. Гэдэг ч юм уу. Хичээлүүд дээр ингээд 10 жилдээ сайн дун баг байхгүй. Дандаа онц төгсөөд их сургууль бас яг адилхан. Яг ингээд хичээж суухгүй байгаа мөртлөө ерөнхийдөө хичээлүүдээ ойлгоод боломжийн дүнгээ аваад яваад байгаа. Яг мэдээж нөлөөлж байгаа нэг шгшээ багийн тамирчин учраас бас зарим нэг юм нь бас ингээд айгуу тийм дэмжлэгтэй явчихж байгаа. Тэ сайн гаргаж байгаа гэсэн диплом хамгаалахад л хүртэлтэй нөгөө Sharks гэдэг чи одоо маш нэр үнэтэй баг байсан гот хой тэ. Дээдлэх нэг ч хожигдлгүй одоо дуусгаж барьж ирсэн тэ. Одоо нэг сошиал медиа болохоор байхгүй байсан болохоор мэдхгүй. Тухайд супер баг байсан байхгүй. Тэр багийн одоо сэлгээ одоо тэ мембер нээсэн гэсэн үг шүү дээ. Тэр маань нөлөөлөд сургуулаа маш сайн төгс нэг хичээл дээр унж байгаагүй бүх хичээл нэг юм алтан дундаж 80 хэд тэ. За яг муу 70 хэдтэй дүн бас байгаа. Тэгээд диплома бичдгээрээ бичээд диплом бичгэд бас хүндрэлтэй байсан. Яг бол маш их юм давтсан. Хүүхдтэй болсон төгсгүүртэй. Ажил хийжсэн маш их цагаар мөнгө хэрэгтэй учраас тэгээд тэмцээнүүд давтсаж исэн. Тэгээд би бүр ингээл амар цаг наргүй амар ядраал турцсан. Ангийнхаа хүүхдүүдийг бараатаал. Нэг хүүхд бүр пүүз өгч исэн баярлалаа гэж ингээд нэг хатгад мадар ганц зург мургаараа туслуулаад. Тэгээд дипломо хөөцөлж жагаад аягүй дайггүй сайн хамгаалаад. Тэгээд ямар ч байсан хүн сургуулаа те бас нэг ингээд нэг шалт малт өгчээснээс те диплома хийгээд нэр төртөд төгсгөн дээр гээд. Тэгээ өрөвдөлтөд диплома нэг өөртөө учраас авч чадаагүй. Хүүхдүүд диплома авч явах. Сургалтын төлбөрийг өрөвдөлтөө. Хуулбарыг авч ийсэн. Тэгээ нэг тухайд нэг кредит ингээд сонгоч чин те. Тэгэхээр тэр нэг хичээл сонголтыг нээж өгдөг байхгүй мөнгө төлөг хүүхдүүд. Тэгээ би мөнгөний гуйдаг ингээд коуч мөвчээр гуйлгад. Мөнгө сургалтын албаны агч нарыг. Мөнгөний гуйгаал очиж найраал хичээмч над сайн нэг шгшээ багийн тамирчин гэдгээр нэр өндөрөөл явсан та. Тэгэл гуйж байгаа л тэгэл нэг өрнүүд нөө хоримтлагдсаар гал төгсгөд нэг 8-900 байсан баг. Тухайд асар их мөнгөлтөө. Тим үртэй төгсчихсэн. Тэгээ диплома авч чадаагүй байжгаад ажил хийгээд мөнгө цуглуулж чад диплома авчихсан шүү дээ. Тэгэл та мэрэгчлэр бол аач ажиллаагүй юм тийм. Яг ингээд айгүй олон сонголт гарч ирсэн байхгүй. Одоо сургуулаа ингээд төгсчлөө. Тийм. Одоо сургуулаа төгссөн. Тэгээд нөгөө гол шалтгаан би Эрдэнэтэд гок дээр нэг сар болсон юм. Бодлого хийж ингэж сайхан шоу хийсэ нөгөө саксны найзууд бүх юм тэнцэж тэмцээнд ороод шоу зингээ хийгээ те. Яг гок дээр очиж ингэж нөхцөл байдлаа танилцж байгаа. Гэтэ нөгөө танилцах дадлага гээд нийтээр уурхайн өдөр явдаг байхгүй. Тэгээд дотор буусан сэтгэл бол яа энэ миний ажил биш юм байна гэд ботчихгүй одоо нэг 2-3 жил сурсныга дараа. Тэр бол амар чанга байсан. Тэр бол нөгөө ийм одоо юу гэдэг гок бол мэдээж хариуцлагатай уурхаа тийм ээ. Олон стандарт янз бүрийн байгаа. Тэгтэл би өөрөө тийм одоо юу гэдэг одоо хийж байгаа ажил шиг те ингээд нэг ийм community одоо based байт юм одоо юу гэдэг яг тийм
тоос ширүү талаасаа ч аяг надад хэцүү санагдсан тэр хоол газар те. Тэгэхээр гэр бүл гэдэг том нөлөө нь хүүхдтэй болчих хүүхдээс хоолцоо худлаа юм гээд. За ер нь мэрэгжил худлаа боллоо гэд төгсгөтөө ихтэй energy resource-т ярьслаа гэсэн тэнцсэн. Дараагийн шатны ярилцлаганд дуудсан. Тэгээ би очиагүй. Оюутлахад орох боломж байсан. Тухайд Баяр гэж байсан. Баярт орох боломж байсан. Алтны урах байсан. Яг л MCC нөгөө ойрхон байсан учраас би ч нөгөө танилтал хүрээллээрээ те. Тухайн үе OT-гийн одоо бүх захирал одоо дарга зэрэгчл манаар үйлчлүүлдэг. Би нөгөө амар сайн үйлчлдэг те. Одоо би нэрийг марчиж энэ яг Chardonnay уудаг те. Энэ Sauvignon Blanc уудаг гэж бүгдийг ингээд мэддэг болсон. Дотн тийм таньдаг байсан. Гэхдээ чи майнингаар сурт юм уу гэлбэр. Маад ирж ажиллаараа нэг тиймэрхүү харилцаа холбоотой байсан. Тэгээд за ер нь уул уурхай ер нь болоод энэ юмараа ер нь явал яагаад болохгүй гэж гэдэг тийм сонголт хийгээл гэр бүлэрээ их нартайгээ зөвлөөл нэрээ хөгжиж жоохон байна. Тасаал байна. Гэтэ жоохон жолоо молонд суу хил усаа сайжруулъя гэдэг. Тэгтээ яг хүн болгоно гадагш явах бодолтой байдаг шүү дээ тий. Жоохон бэлдэж байгаа бас гадагш явъя гээл олон шалтгаан байсан л та. Хүүхдгүй байсан бол явцсан бай. Мэргэжлэр ажилласан байж магадгүй. Тэгтээ манай төгсөлтийн бол одоо алж байгаа бүгдээрээ. Бүгдээрээ одоо яг юуны консалтинг компанитай тий. Тэзүү идэг компанитай, цэцлэгээний компанитай одоо энэ OT-гийн бүх томчууд бас нөгөө том мастерууд тий. Урлагийн мастерууд юу гэдэг инженерүүд нь одоо energy resource бүх том уурхаан дандаа толгоонууд л байгаа да. Маш сайн төгсөлтөөс манай анги. Та оюутан байхдаа тэгвэл ажил хийсэн гэхээр илүү энэ ресторантай холбоотой, хоолтой холбоотой ажил хийсэн гэсэн. Үгүй бахан ер нь одоо 10 жилээс хойш амар их ажил хийсэн. Түр хэллээ ч амьдрал ээж нөгөө ямар тийм нөгөө дэмжлэг болох ямар ч боломжгүй учраас би нэг хамаатангаас нэг удаа 200,000 төгрөг зээлж үтсэн. Төлбөр үнэхээр хэцүүс учраас. За бусдаар тэгээд угаас над туслах угаасаа 0 юм байна. Өөрөө л одоо болох юм гэдэг бодолтой. Эхний жил бол гоё юм нөгөө лигт орсон жил лигч нь өөрөө манай дандаа одгийнх модгийнх мөн томчууд واخгүй одоо бүгд тэмцээс медаль авна гэдэг нь кредит хөнгөлцдөг واخгүй улсын чанартай тэмцээ 6 кредит. Тэрээс доош ингээд 4 3 гэж шатлалтай заяа. Бид нар орсон тэмцээн болноос медаль авч байгаа юм чинь. Би 27 кредит сонгосон байлаа гэж бодоход 24-нд би зүгээр хөнгөлүүлсэн байвал яах вэ? За. Мундаг байгаас тээ. Тэр би зүгээр сэлгээний хөвгт штэ. Гэтэл надад амар хаппи байгаа واخгүй амар нэр үндтэй. Тэгээ сургуулиас өнгөө хоол молтой заяа. Өө тэр нэр үнд мөнд гоё. Тэгээ би бас нөгөө ер нь их нөгөө атмаа матмаа тухайд бас байсан дуусчихсан. Хөгтүүдийг ингэ дэрэлж мэрэлдэг хөл байсан. Над мад бол халдахгүй шүү дээ. Шарксын тамирчин гэдэг тийм үү. Тэр мөр нэг гоё байсан. Тэгээ хөнгөлүүлсэн Mobicom ихний жил ивент гэжсэн нэгдүгээр курст одоо манай Sharks-ыг. Тэгээ Mobicom 150,000 төгрөг цалинтай байж байгаа. За манай томчууд мэдгүй 400 те бас нэг 350% цалинтай заяа. Би цалиныг мэдгүй. Гэтэ 150,000 төгрөг асар их мөнгө байсан байхгүй. Тэгээ бүгдийг би ингэ сэвэлдэг. Тэгээ манай багийн ах хүртдэг гэсэн MCG-ээс арай л юу юм аа ганц өдөр чи нэг бас нэг цалин авч байгаа юм байна. Таксидад харилтаа гэл. Би чи хайлаас дөр алхаж байгаа юм чи орой. Тэсэс штэ. Тэгэл нөгөө мөнгө гэдэг тийм нөгөө амар үнцэнтэй учраас 5,000 ч 10,000 ч амар тэгж сэвэлдэг. Яг бол төлбөрөө төлнө эсвэл юу гэдэг нэг пүүз авч өмснө гэдэг чинь маш том зорилго штэ тий. Хүмүүсийн зорилго одоо мөрөөдөл юу гэдэг. Миний зорилго нь гоё пүүзтэй болох мөрөөдөлтэй байгаа. Тэгэл одоо 2 дугаар курс хүртлээр сакс тоглоод за ингээд миний өөрийн хувь үнийч нэг онцлог те одоо юу гэдэг одоо саксны карьерч бас нэг явхаарг болчихсон. Яг тэгвэл манай баг дээр над чиг өндөртэй одоо 2 дугаар курс дээр ингээд пак гээд одоо манай шишээгийн декмек те одоо гантлах Цэнгүүн баяр одоо тоглож байгаа төвшөө нас үлгүүд амар өндөр хүмүүс ингээд орж ирсэн. За. Тэгээ би багштайгаар би урдтал тоглох юм би нөгөө тургах өндөр тэгээд нэг бас хөл ажиллагаа багасаа нөгөө юм нэг эсрэг нэг тоглож байгаа. Яг менталити талаасаа нэг л болж өгдөг. Яалч гологдоол уул нь 2 дугаар курст гаранд гарч явах хэвээр. Тэгэл нэг юм тоглолтын байрлал ойлгомжгүй болоод те цаанаасаа ингээд жигдээл эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө багч нөгөө амжилт борцсон нөгөө кредитийн уршуулч байхгүй. Тэр нэг төлбөр нэгтэн. Тэгээд тийч нэг бэбитэй болооч 2 дугаар курст. Тэгээ ингээд байж идэг. Ер нь ингээд айгүй нөхцөл байдалтай ажлыг шаардлагатай болж байгаа байхгүй төлбөрөө төлөхийн тулд. Тэгээд л одоо 2 дугаар курс дуусч яхад баха 2 дугаар курс бүтэн тоглосон юм л 3 дугаар курс ихээр ч юм уу ямар ч нэг 20 жил шахуу багтаа тоглож байгаа л тэгээ багасаа болоод ажил хийсэн. Ажил ихтэй янз бүрийн ажил хийсэн. Нөгөө том бит учраас хамгаалагч хийгээд харуул хийгээд Air China гэдэг нэг газар нь 24 мөрөөр гардаг тийм хамгуулагч хийгээд залуучууд зочдууд таалагч хийдэг гэсэн. Таалагч хийж их зугаатай ажил нөгөө тип авдаг шүү дээ бас тийм өөрхөн цалин баг гэхдээ нөгөө тип авдаг. Хүний ачаам ачиг зөөгөл өөрхөн doorman гэсэн үг шүү дээ. Тэгдэг тэгээд бас нэг
хажуугаар нөгөө сууд чинь бас нэг юм зохицуулнаа нөгөө ууж иж ах нар чинь бас те нөгөө арх асуун те бэлгэвч асуун. За тэгээд гадны хүн чинь нөгөө бас нөгөө ингээл гиз гүзэн янз бүр болоод шүн орой дэлгүүрлэггүйгээл ийм асуух. Тийм тэгээд буудалч айгүй инээдтэй анх удаа нөгөө гадны жуулч дажгүй буудлаа байсан шүү дээ. Нөгөө change manage Монгол мөнгө задгаа мөнгө зөнгө юм үлдээчдэг айгүй инээдтэй. Тэгэл тиймэрхүү юмрхүү зугаатай юм хийж хичээл хайжгаар хийж байгаа л нөгөө кредитээ сонгоцсон тэрэндээ тохируулаад ажиллаж байгаа байхгүй. Тэгэд 3 дугаар курсын сүүлээр зөгч хийж эхлээд. Манай найз багын найз маань TC хажуудны газар ажилладаг байсан. Тэнцэн эхлээд хамгаалагч хийгээд өдрийн 50000 төгрөг цалинтай өрхөө том битээ учраас хамгаалагч хийгээд нь штэ. Тэгээ нөгөөтг маань бас жоохон сайжраад амар том газар нэгдсэн Монголын номерны газар тий маш их хөрөнгө зарсан штэ MCS чинь тэрэн дээр. Моне гэдэг одоо Монголын анхны fine dining газар байхгүй одоо яг гадны том хөрөнгө оруулагч нар ирж байгаа. Ер нь тийм нөгөө нүүр тахлах газар байгаагүй. Байсан ганц нэг нь гэхэр нөгөө IV ч байт юм уу тий одоо нөгөө хүүхдийн зууд байсан апугийн. За өмнө бол Black Pearl гэдэргээ байсан штэ. Ер нь ийм fine газар юусоо байгаагүй байхгүй юу. Тэгээ яг ийм Франц ресторан бүгд Англид ажиллаж байсан мундаг тоогоочдор бүр ингээл дандаа Филиппин нөгөө менежер зөөгч нартай асар хөрөнгө гаргаад анх Нисоро тавар дээр бүр ингэж нөгөө суурийг тавьж нөгөө ингэж туршилт маршилтаа хийж мэгээл те. Тэгээ Централын 17 давхарт Sky Lounge, City Club гэх member club. Тэгээ Monet гээд нэгэд тэнд нь дандаа мэрэгжлийн хүмүүс авч байгаа байхгүй. Бүр амар хэл устаа мундаг сургууль соёл төгс. Тэнд маань найз нөгөө амар царайлаг гой залуу зөөгч хийдэг. Тэнд чинь зөөгчөр ороод тэгээ намайг дуудаж байгаа байхгүй. Тэгээ би анх удаа тэнд чинь очиод шок. Нөгөө Central Tower чи Монголын супер ганц барилга байсан. Тэгэл ороод тийм гоё офсер яваал бүр бүх ингээ нөгөө компани засаглал шатараа тий гайхаж байгаа хгүй чинь нэг хүн дээр л ажилд орсон хүн штэ өмнө нь бол тий цалингаа маяг кэшэр авч ирсэн шүү дээ. Тэгсэн чи хүний нөөцтэй уулзаал нэг юм өрөөнд ороод тий анх удаа тийм үзэж штэ ярилцлаганд ороод анкет макет бүглөөл бүх юм ингээд нөгөө яг нөгөө одооных шиг байсан байхгүй тэр үед амар тийм системтэй 2 дахь 3 дахь шатны ярилцлагад ороод нөгөө шууд тренинг хийгээл тий нөгөө юу шууд зөөгч мөгч хийхгүй тэр чинь нөгөө сургалтууд раннер хийдэг. Раннер гэдэг нь болохоор зүгээр бохор зөгөөл нэг юм өнгөлж арчаад байж тийм шатаралтай шууд зөөгч. Сар шахуу раннер хийж байгаа л тэгэл зөөгч болж ирсэн. Таг англи хэлэхөө. Тэгэл дан гадныхан 70% баг ингээ гадных сууждаг тийм үе байсан байхгүй юу. Гадны хөрөнгө оруулагч нар бүр бүүн болсон шүү дээ Монгол тэр үед бүр амар байс. Тэгээд манайх ингээ нийтдээ ингээ цогцолтолтой 14 ширээтэй голтооны хитэн ширээтэй заяа. Суус шир болох мөнгө өгнө. Чи одоо тэр жижигхэн зал заяа. Одоо манайд бол тийм залыг 2 зөөгчл бацчдаг байхгүй юу. Тэгвэл тухайд чи 7 зөөгчтэй 2 гадаад 5 Монгол. Тэгээд нэг зөөгч зөвхөн ингээд table rotationтэй 2 ширээг л авна. Тэгж сайн үйлчлэг гарна. Менежер, супервайзер гэх бүгд байгаа. Галтгоонд нь арцаас олон догооч нар. Тэгээ пастан дээр 2, тэгээ пассан дээр ширэн дээр тэгээ десерт амар бүр тийм жинхэнэ стандарт юм хийж байгаа байхгүй юу. Тэгэл галтгоо могоор бүр дөхөчгүй. Тэгээ амар ууртай шефүүд гэл нөгөө киндер гардаг бүх юм ч тэнд болж байгаа юм чи. Цэв цэмцгэр. Тэгэл тэр Sky Lounge чинь жишээ нь одоо тэ нөгөө ширээ олцсон гэдэг нь бол тэ алаан болдог нөгөө зөвхөн нөгөө тип мип өгөөл нөгөө киндер гардаг бүх юм ч тэнд болж байгаа. Тэгээ би тийч амар их юм сураад нөгөө соёлын шок болол тэгэл айгуу тийм ажилдаа ер нь жоохон дурлсан. Тэжнээ дурлсан ч гэсэн миний карьер гэдэг бол би мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэл тэнцэнэ явах тэ нөгөө цаг нөхцөөгөөл тэ жоохон ингээл сэтгэл гарахгүй ч байт юм уу ер нь тэгэл ажил хийж хичээлэх хажуур юм чинь. Үндсэн ажилтан биш. Тэгэл одоо төгсөх болсон, үндсэн ажилтан болсон, тэгэл супервайзер болсон. Бишээ тэр чин head waiter болж байгаа. Айгүй олон шатараатай шууд тэгж дэвшгүй. Тэгээд head waiter болсон бас салин жоохон нэмэгдсэн 250 мянгаар орж байгаа. Тэгээ нэг 400 мянга. Ахлах зөөгч тий. Head waiter гэдэг чинь ахлах зөөгч. Тэгээд хамгийн гоё юм нөгөө хүн болгон мөнгөтэй ч хүн болгон тип өгдөг. Анхудаа тэр юм соёл одоо Монголд орж иж байгаа учраас тий угаасаа тэр гадаадд явсан хүмүүс ч бүгд мэдчихэ тий заавал тийм өгөх ёстой. Одооных шиг тийм нөт мөт гэж байгааг байхгүй. Багтаал 5,000 да 95,000 10,000 20,000 тийм маш их авдаг. 250,000 төгрөг цалинтай өдрийн 100,000 таа өгдөг гэсэн. Тэр нэг пүүз мүз мөрөддөг гэсэн юм чинь тий. Нэг үтсэн чи 20 хэдэн пүүз мүзтэй болцсон. Баяа хэдэн болцсон. Төлбөрөө гээл. Цалингаа зөвлөл төлбөрөө гээл. Тэгээд л одоо эхэлжсэн. Тэгэл төгсгөд би юу ажилдаа дуртай болсон жил гаруй ажилласан. Тэгээд дээрэс нь амар олон юм яг одоо бодохоор давтсан байдیں۔ Төгсгөд бэбитэй болчихж байгаа. Тэгэл админд амьдарч байгаа. За тэгэл нэг амар олон шийдвэрүүд авцаал. Тэгэл яг энэ ажлаа сонгосон. Тэгээ энэ ажлаараа нөгөө яг тэгж шийдвэр гаргаснаас хойш маш хичээгээл нэг амжилт ч юм уу эсвэл өөрөө нөгөө хувийн айгуу хурд төгссөн дөө. Хүн чинь нөгөө ингээд хийж байгаа ажилдаа жоохон сэтгэл гарахгүй ингээд яваад байдаг шүү дээ. Одоо маань дээр ажиллаж байгаа зөөгчнөр бол юу гэдэг одоо ингээд цаг зүрийн ажил гэж хардаг байхгүй зөөгчийг тий. Тэгээ юу гэдэг
нэг гадаад явтлаа ч юм уу эсвэл цалин орлого хэрэгтэй байгаа гэж ажлыг хардсан шүү дээ. Би яг л тийм байсан байгаа байхгүй. Жил гарна. Тэгэл за ер нь маш их сэтгэл гаргаал те. Миний карьер байж болох юм байна гэж бодоод ирсэн чинь л одоо нөгөө хийж байгаа сэтгэл гараад ирэхээр амар тийм үр дүн ажлын бүтээмж бүх юм өөрчлөлтөд ирж байгаа байхгүй. Тэгэл гинт одоо хараал нөгөө англи хэл мэлийг гурилддаг байсан байгаа байхгүй те. Ингээл хөөх ингээл нөгөө Филиппинүүдтэй гэсэн Филиппин зөвчтөр байдаг. Тэдэртэйгээс нэг харьцахгүй ч байт юм уу эсвэл нэг хичээхгүйсэн юм шиг. Тэгэл жоохон бодоод ихс нөгөөдөлтөг өдөр болгон өөртөө хөтөлбөр гараад англи хэлээ сайжруулаад ажилдаа жоохон хичээгээл те дарга зэрэг нэртэй бас жоохон өөрийгөө хэн бэ гэдгийг харуулаад тэгэл явсан. Тэгэл менеж юу лээ head waiter болцсон байж байгаа, supervisor болж байгаа, head supervisor болж байгаа, assistant manager болж байгаа, manager болж байгаа, general manager болж байгаа. Тэгээ CEO болоод тэгээд нэг CEO-ийн дараа зүгээр маркетинг борлуулалт хариуцсан захирагч хэсэг хийсэн. Тийм тэгэл болсон доо 9 жил. Сайн ажилласан баз. Тийм ээ. Одоо таны ингээд түүхийг сонсохоор янз бүрийн юм ингээд хийж үтсэн байна. Мэдээж нэг амьдралын шаардлагаар хийж байгаа гэдэг нэг хүчин зүйл ах л та. Гэтэ энэ нэг хөдөлгөгч хүч гэдэг юм уу? Таныг ийм байнга үлсгэлэн байлгаад, байнга идэвхтэй байлгаад ямар нэг амьдралыг босгох хэрэгтэй гэсэн нэг тийм зориг байгаад байна шүү дээ, тий. Энэ хөдөлгөгч хүчин тэр дотор мотор нь одоо бодох таар нь юу гэж боддог вэ? Өнөөдөр ч тэр мотор ажиллаж байгаа болохоор та ингээд амар идэвхтэй байгаа бах, тий. За нэг 3 юм байна. За нэгдүгээрт нь гэр бүл те ээж. За хоёрдугаарт нь хүүхэд. За гуравдугаарт нь сахисл юм да. Одоо бодоод хахаар. За нэгдүгээрт одоо ээж ч одоо эпитер хоёулах нөхгүй одоо. Тэгэхээр би одоо ингээд амжилтгүй явчих юм бол те жоох ингээд лузер байх юм бол ээжийн амьдрал ингээд юу болох вэ? Одоо нэг ачийн хариулаад те нэг том байшин сав алт мөнгө гэхээс илүү тэгээд би сайн явахаар тэр хүн амьдрал нь бүр ингээд амар гажигтай байж байгаа хөөхгүй. Одоо өнөөдөр чинь ингээд ачигаа хараад ингээд байж байгаа сая. Манайх би гэртээ ойрхон нүүлгээд авчирсан. Амар гоё. Шинэ байранд оруулсан юм байна. Оо за ямар гоё байгаа заяа. Тэгэхээр би айгүй тийм гоё амжилттай сайхан явахыг ээж хүн харна гэдэг л амар чухал. Тэгэхээр би нэг алдах хэрэггүй болсон анханасаа багасаа. Тэр нь ингээд суудсан. Би арх ухал юм бол ер нь амжилтгүй явах юм бол ээж амьдрал талаар өнгөрөх юм байна дөө. Чи өрдмөр шүү дээ тий ганц би юм ихтэй хүн тий. Гэдэг ийм бодол яг гэж амар ингэж бодож суугаагүй ч гэсэн анханасаа тийм суусан байна гэж би бодоод байгаа. Нэгтгэн хоёр дахь нь хоёрын эмэгтэй хүнтэй өссөн. Багасаа би ер нь жоохон софтын хувьд бол софт одоо юу нэг эр хүний хатуужил одоо юу гэдэг те. Тэр мэр талаасаа ер нь бол яг биш байсан байгаад байж магадгүй. Яг гэр оролт байсан хүн мэдээж те. Үлчирч ирэх тийм байгаа л. Гэтэл аюу тийм зөөлөн тал юм байсан байхгүй. Тэгэхээр намайг ингээд нэг growth mindset суулгасан те. Чи заавал ялах хэвээр гэдэг тийм сэтгэлийг сагс өгсөн байж магадгүй. Сагсан бөмбөгч ер нь ингээд одоо хүүхдүүдээр бол үед бол ингээд амар стресстэй тий гар тоглол стресс тайлцдаг шүү дээ тий. Гэтэл би ч одоо ингээд маш их дутуугийн комплекс байгаа шүү тий. Маш их дутуугийн комплекс амар ядуу байгаад байдаг тий. Пүү завж өмсгөө өвөл ингээд нэвкээ одоо юмтай тий зуны бүстэй хөлөө ингээд татэрцэл ингээд өвлчээд байгаа шүү дээ. Тэр зүгээр мөрөөдөл зүгээр гутлууцсан ихэр амар хөдмөр байгаа байхгүй тий. Тэр ер нь нэг юм ялагдаж болохгүй. За ер нь чи заавал одоо чадах хэвээр тий. Why not? Чи заавал чадах хэвээр гэдэг одоо нэг зодон зохион хэрэгч аягүй их байдаг байсан заяа. Тэгээ би чинь зодуулаад хамраас амар далилгачсэн. Тэгээ төрсөн бодол ч юм уу ер нь одоо ээж ч бас хөрхөн өмөрөлтөө чаас. Төрсөн бодол нь ер нь бол яа метр 95 чи ийм том битэн штэ комон. Тэг хүнд зодуулна гэдэг ийм бодол байгаа. Тэгээд 10 жилдээ бас лиг үзээ сууж байхдаа би тэгэл ангийнхаа хөтөлжсэн аахгүй. Манай дараа жил лиг тоглоно. Исланд банкд орлоо харж байгаараа гэж тэгж хэлжсэн. Шалтгаан нь яагаад тэгэхээр нэрэл 95 та тийм нөгөө одоо тий шийттэй ойрхон байна шүү дээ тий боломж маш ойрхон байгаа байхгүй бодитоор бодоод үзэхээр одоо ингээд нэг найзтайгаа өөрийгөө харьцуулахаар тий тэр одоо царай зүс би хагаа бодсон ч гэсэн анханасаа тий ийм айтайхан одоо өгдөл ингээд юу гэдэг боломж нь над байгаад байна хичээл номыг ч гэсэн би нэг тэгж хийчихдэг байсан байхгүй амар сонио тэгэд угсаал чадах хэрэгтэй гэдэг тийм суусан байна тэрийг одоо сагсан дээр ингээд спорт амар тэгж батгаж өгсөн юм шиг тэр чи зөндөө ялагдсан тий ялахын төлөөлөл хүн байдаг тий тийм багийн спортын гол юм тийм байх. Тэгээд хүүхдтэй болчоор чинь хадминд амьдарч байгаа штэ. Чанга штэ. Тэгэл нөгөө тусдаа гарах байр төрөөсл хийсэн ч гэж нэг бодоол их нэртэйгээ. Манай хадмаа аавж бол үнэхээр супер хүмүүс. Өглөө босоход хоол бэлэн те. Гоё ааш цантай одоо харуугийн хамгийн сайхан хадам аавж байх. Тэгвэл хүн л болсон чинь те. Эхнэр одоо те тусдаа амьдрын штэ те. Хүүхдтэй аваад. Тэгээд нөгөө хүүхдтэй болчоор чинь нөгөө дутуугийн комплекстэй одоо нөгөө өнөр өтгөн гэр бүл мөрөдчихсэн ээжтэй хоёулаа байсан. Айлыг харан те ах トゥ ус нь байж идэг, олуулаа байж идэг тэр айлыг мөрөдж байгаа шүү дээ би.
Тэгээд туйлын мөрөдлүүд их сайхан нойрмор нүүртэн гэрүүл байхгүй. Тэгээ хүүхдтэй болцсон хүүхдтэй одоо нойрмор их тавина штэ. Тэгээд одоо хүүхдийн төлөө би бол хичээх хэвээр ядаж одоо нэг памперсны мөнгө зөнгөл ярьдаг штэ. Тэгээд одоо шоу зингээ хийх одоо илүү зардал гаргах боломжгүй тэгэл та эхнэрүүдээр бол нилээ үдсэн. Хадмын 3 жил амьдраад боломж гараад 8% зээлтэй нэг жижиг байранд ороо 34 м квадрат замын цагтаад. Эхнэр 2 ажил хийгээд би менежер болцсон, цалиу өгсөн. Хүүхдээ нэгтгэс 5 дахь хооронд өвөдөр байлгах цэцгэлтэй яадаг, хагас цэцэнд авдаг. Тэгэл цаг наргүй хоёлаа ажилласан да. Хөргөчн дотор тэгээд нэг юм төмслөө мах тарагсуу гэх нэг юм цөөх хэд юмтай. Яг авдаг хэд юмтай. Дэлгүүр орохтой ингэ баачтанда даралдаг. Тэгэл яста 5.5 давхгүй тэгэл хомдол хийгээл хүүхдийнхаа хүн 5000 төгрөг хүн хүүхдэд өгсөн ч гэсэн тэрийг хүүхдийн насруу идэг. Тэр нь хоригдлаар л одоо тэгэл нэлээд та нэлээд мөнгө цуглуулдаг зуршилтай юм байна шүү те. Салингаа аваад 200,000 төр 250 шууд хийж ийн гэдэг чи хадгаламж руу хийж ийн гэдэг чи. Тэгээд одоо чи адгийн наацхан тэр хүн надад хэлж байгаа байхгүй юм. МС чи ганц удаа таксидэл та өөртөө мөнгө зааж чаж тийм байхгүй. Та гэр гийгүүлэх одоо гэргийтэйгээ яаж танилцсан? 3 дугаар курстай бараг танилцсан юм шиг шүү дээ. Тийм. 2 дугаар курстай танилцсан. Би ч одоо нэг лигийн тамирчин. Нэр үнэтэй зөндөө охтууд бичэн штэ. Би ч нэг юм жижиг Nokia-тай. Тийм өндөр золоо те. Nokia-тай. Тэгэл янз бүрийн танилцж байлцаа. Янз бүр би өөрөө бас нөгөө эмэгтэй хүний тал дээр бас жоо эмзэгээ нөгөө ямар ч experience бүр 0 10 жил мэл үерх тэр байтгаа те хөдөлж үзээгүй тийм одоо юутай. Өөрийгөө л авч явах. Өөрийгөө л авч явах. Юу тэр эмэгтэй үнтэй мантай гэд. Би ч одоо намайг би амар алкогол энэ төр ярьж байгаа штэ те. 2 дугаар курс төгсөлтөө би бүр пивч ямарч үзээгүй гэж явсан шүү дээ. Нөгөө ээжийн нөгөө бодож шүү дээ. Тийм ээ. Би одоо архинд одоо тэгэл дончт юм байл үтэй бодвол те. Тэгэл одоо амьдрал сүрүүл яана гэж бодвол тэр чинь хар тамхиргал юм бодож шүү дээ. Бараг. Тэгэл одоо үйлчлэгнээс байгуулалт ажилласнараа тэгэл нөгөө соёлтой хэлж шүү дээ. Тэгээд 2 дугаар курсээс 3 дугаар курсээс их юм болсон. Тэр чинь нөгөө охтуудтай харьцаж эхлээл те. Нөгөө анхны тэр хүний одоо хүүхдүүд бол одоо баг 15 6-тай тэр процесс болж байгаа шүү дээ. Манай хүү 14-тэй найз охинтой сая болж шүү дээ жишээ. Тэгэхэд би чинь тэр чинь 20 настай те саяны процессыг дөнгөж эхэлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө өмнөх найз майстайгаа дараа ажил хийж үзээд нөгөө ажил дээрээ бас пими ууж үзээ те. Багийнхантаа бас ууж мууж үзээ. Тэгээ тэрнээс ч шоу зингээ хийж үзээд бүр янз бүр заяа. Ээж чинь шоконд ороод гэртээ шүн мөн ирдэг болж малаад. За. Тэгээд зөндөө мессеж бичсэн. Тэгээд нэг охин мессеж бичээд нөгөө охинтойгоо нэг хэсэг бичсэн юм аа. Одоо их нэртэйгээ танилцгээд. Танилаа төрүүлж үзсэн юм. Наад бичсэн штэ. Юу гэж би бичтий. Би хүмүүстээ тэгж бичиж чадахгүй. Тэгээд надраа бичиж байгаа байхгүй. Юу гэж бичиж орж ирэх үү? Ой сайн уу танилцсан. Таны гар утсан Nokia одоо тухай Nokia руу дугаарлал нь өчөж штэ тий. За. Тэгэл сайн уу танилцсан мэлцгээд ороод ирж штэ. Тэрнээс дугаар авсан тэгсэн ингээл. Зөөр хөөрхий. За. Тэгээд би тэр нэг хэсэг бичиж жагаад TC нөгөө болцох газар чинь гоё муу газар байхгүй ш. TC-ийн маст гэдэг нөгөө цайны газар нэг давхартай. Тий уулздаг байхгүй. За 2 дугаар курсын төгсгөл баха. Тэгээд тэр өдрийг бол хизээч мартдаггүй. Тэр бол одоо ингээд одоо би хүртэл их нэртэй ярьж хэлдэг хөө жин 20 хэдэн жилийн өмнө 20 хэдэн жилийн өмнө штэ. Одоо бид тэр 18 жил болж байгаа байхгүй. Яг тэр өмссөн эмэг тэр бовруу шиг одоо тэр цамц гутал кетмэт нүр амаа бутсан байсан. Яг одоо ингээд бүр амар тоцсандаг байхгүй. Яг үсэн. Анх удаа тэгж л амар догдолж яажсэн юм билгүй. Тэгээд би тэр хэсэг тэр чинь юу тэр хөтөлж чадахгүй шүү дээ. Чинь жоо ичимхий талдаа. Тэгэл нөгөө би тэр чинь айгүй хөөрхөн те анхны тийм юмнууд. Тэгэл нөгөө ихнэрээ гэрт нь үргэж өгөөл сансрын түнэл рүү алхахдаг ажилтаа болцсон. Тэгээд сансрын түнэл рүү алхахдаг байж байгаа л хэсэг цаад чинь нэг солонгос руу оюутан солилцоогоор явж нэг хагас жил сурсан. Тэр ордон сайхан нөгөөт хүлээж өгөөл. Эрэхт нь одоо голд нь бас нэг дарамаа марамаас болноо салж нийлэн мэлнэ гэдэг. Албан ёс орчин байхгүй. Тэгээ буцаж ирснийхэн дараа би байрны гадаа зүрх мөрөх шатаагаад бас үртэй. За, романтик кино шиг. Тэгээ надтай үрхэч гэж буцаа яриад тэгчихсэн. Тэгээд би тэр чинь 2 жил голдон нэг ингээд гадагшаа матшаа явсан ч гэсэн 2 жил нэг юм харилцаатай байжгаад. Тэгээ 2 жилийн төгсгөлдөө нэг юм 4 дугаар курстэй сервис одоо харилцаатай болоод тэгээд хүүхдтэй болоод хүүхдээ төлөвлөөгүй. Тэгээд хүүхдтэй болцгоо чинь тэгээд л одоо аав ээжтэйгээ сайхан танилцаал. Тэгээд амьдрах байр байхгүй ш нь. Хайлстай ажилтдаг шүү дээ, тий. Хайласт би ч одоо ихнэрээ аваачхаас ч барыг ичиж байгаа юм л та. Тэр чинь модон жорлон морлог аргуу шүү дээ. Тэгэл нөгөө ямар ч ээжтэйгээ аваач танилцсан. Тэгээд би одоо боддیں۔ Анх тэр аваачд бол манай ихнэрээс шокд орсон баг. Тийм. Өрөвдмөрөө. Яг тэр би өөрөө нөгөө юм байр царайтай П гэдэг манай багийнх нар шаалдаг гэсэн байхгүй. Би өөрийгөө нэг айгүй одоо цэв цэрхэн пүүцтэй ингээ өөрийгөө аягүй гоё авч явж исэн тийм нэг комиссор хувцалцдаг тийм комиссийн хувцаар хувцалцдаг. Цэмгэр банд байсан. Хинж нэг гэрээр бол дамжирдаг шинж бодохгүй шүү дээ.
Тэгэл одоо нөгөө ихтер гэртээ аваач нэстэй айлстэй. Та бас зөрөг гаргасан юм шүү дээ тий. Аваач чи үнэн бодит байдал харуулна гэдэг чинь. Тэгэл одоо нэгэд бивэнтэй айгуу сайн болчиход байгаа юм чи яах юм. Тий. Тэгэл тухайн үед манай ихтер бас шоконд орсон л байх чагаас. Тэр хонжил байсан юм. Амар Хайлаастад. Тий. Манай гэр бол одоо бодоход бол аргуу. Тэр нь л нэг юм амбаршил гэсэн үг. Тэгэл гадаа гарч модон жарлан шээж маяг л чанга. Тэгэд би одоо өөр явахт одоо мама төрлөө тэгэл хадминд амьдэрсэн. Сайхан тэгэл байранд амьдрал те алуустай тэгэл ийм сансарт ингээл амьдраа тэндээсээ ажил руу алхаал маш их цаг наргуу ажиллаал те мөнгөний төлөө ингээл явсан. Тэр үе зүгээр хамгийн хэцүү байсан юм нь бүр ингээд нуруунд дээр маш том ачаа байсан юм ээж байсан. Нөгөө ганц бие эмхтэн хайлаас амьдраад байдаг те. Тэр бол ингээд мөнгөний бүр ингээд амар хэцүүсэн. Тэгэл нууцаар эхнэрээс нууцаар 20,000 төгрөг 30,000 төгрөг тухайд их мөнгөлтөө. Тэгэл ээжтэй төлөө нүүрсний мөнгө явуулаад ингээл те амар дамттай байсан нөгөө ээжи мамис боо шүү дээ чи тий ганц ойрын. Тэгээд нөгөө талд одоо нэлт хүүхдээ ихнэр ажиглахгүй. Тэгэл өстэй яаж чадахгүй амар хэцээсэн нэг хэсэг. Тэгэл ажил гайгүй жигдрээл нэг удаа бүр нөгөө хайлс чи нөгөө хэцүү шүү дээ одоо нэг шиг гэрэл мэрэл явах. Нэг согтуу яроод ээжиг зодцсон байт. Тэгэл тэг бүр тэрэл бүр өстэй шаналал нөгөө хүнийг олж алмаар санагдал бүр амар хэцүү байж байгаа. Ер нь л одоо би энэ том ачааг л авахгүй бол тий болохгүй маань. Байр сав дээр одоо амьдрал дүрс иргэн. Ер нь л ээжигээл нэг төхүүлээ та гээл дотроо төхүүлээ гээл. Тэгээ цаг наргүй ажиллаж байгаа бид нар чи нөгөө түрүүний ярьсан хоримтлаа гээд нөгөө 35 м өдрөд байранд орцсон байсан. Тийм ажлын дараа 3 жил хадминд амьдарч хад 3 жил ээж гэр бол байж байгаа байхгүй. Гэтэ яг азар голд маа нэг хамаатных гарч ирээд цуг амьдэрсэн. Тэгээд нэг сэтгэл санаа жоох амруулсан. Тэгтэл яг хоёр нь чанга байсан. Тэгээд нөгөө замын цагтынхаа байранд амьдарч хагаад зээлээ нэг төлөөд нэг 30-40% орцсон. Гэхдээ бид тэр нөгөө зээлээ 540-ийг төлдөг гэсэн сард. Эхнэр хоёр ажилладаг. Би нэг ажилдаа бас айгу гайгүй болцсон, цалин мөнгө гайгүй болцсон. Тэгээд бид тэр хоримтлаа бүрстэ амар хийсэн байхгүй. Тэгээд 30 сая төгрөгийн хоримтлалт болцсон юм. 30 гаруй сая төгрөг. Сериусны бүр нэлээд сериус хоримтлуулсан. Тэгээ байжсэн чинь хайлаастай яшаа башиг нэг авах хүн сураг гараад уул нь үнэлгээ нь бас нэг 20 мөр өрхөр л дээ. Гэхдээ нэг заваараад гол нь ингээ хувааж муугаад манай хамаатны хүмүүс орж ирж мэрцсэн. Тэгээд яалч нөгөө хүнийх нь боломж 8 сая төгрөг ч гэлөө 10 ч байна гэлөө. Тэгээд нэг бэлэн 8-ыг өгөөд 10 сая төгрөг одоо энэтэй хашаа бүхэл хашаа байж 10 төгрөг чигээр. Тэгээд бэлэн 2-ыг хувааж гүжлүү 8-ыг өгсөн. Тэгээд тухайд Viva City-д манай захирал нэг байртай байж таарад нэг өрөө жижигэн байр 20 30 м квадрат нөгөө Viva-г ч гоё юм нэг цанхнаас ингээд тавилга бүхэмтэй ингээд бэлэн те ингэж одоо байр бэлгэс одоо оруулсан шүү дээ. Тэгээд нөгөө MCC ажилтнууд мэдлэл аюух тийм байрт болцсон байсан. Тэгээ манай захиралд нэг байр байж тараа захирлаасаа байрыг гуугаад нөгөө хоригдлоос бүх мөнгөө шахаж аваад нөгөө 8-ыг нэмээд бэлэн 40-д байр авчихсан. За нэг өрөө байр. 40 сая гэдэг чинь бол одоо тухайд их мөнгөлтөө. Гэхдээ тэгж хоригдлуул цуглуулсан мөнгөө те бас ингээд маа гээд ижтэй байр авч өгөхөд бол жишээ нь би бол одоо окей те манай ихтэрд бол нэлээд чанга байсан. Чи хамт цуглуулсан маш таяр те. Маш чанга байгаа байхгүй. Ихтрийн зорилго болохоор биш те. Хоёр ажил хийж байгаа төрх юм те. Bloomberg-т очиж нүүр буддаг. Central Tower-т Caramel гэдэг дэлгүүрийн одоо менежер тий sales хийдэг. Тэгэл хөрх юмт бас чанга үстэй тий. Байр саваа тий одоо хоёлоо томруулж хэлгэж бодож зээлийн төлмөр шүү дээ тэр чинь эмхтэн сайхан амьдрмаар шүү дээ. Гоё ухаан говц авмаар шүү дээ. Тэгсэн чи би дижээ ээжтэй байр авч өгнө гэдэг. Тэгээ яах вэ ихтер хэлгүй харин хэцүү байна. Ер нь л нуруунд ирэх том ачаа байна тий. Энийг хөнгөлөх юм бол ер нь одоо тий гүүж байгаа юм бол одоо улуур алхаж байгаа юм шиг тий. Ер нь л хайна алах гэдэг шүү гэдэг тийм юм сайхан пив ууж байгаа л те бид нар чи пив муугаа сайхан ярилцсан уу. Тэгээд ихнэр зөвшөөрөөд хоёлаа ер нь за ээжиг хоёлаа ингээ яа. Над өөр хүн байхгүй юм чинь. Олон хамаацаад тахт байгаа ш. Тэгээд ээжигээ байр авч өгөөш пүрүстэй би тэр үчээс пүрүс авцсан. За ажлаас авч гисэн пүрүс. Яаль нь асам уйлаа дээр ажиллах шаардлага гарсан. Асам уйлаа маш ингээд асуудал ихтэй байсан. Тэрийг шийдэж чадах хүн би байсан. Тэр хол газар ажиллахын тулд би маш хэрэгтэй. Аа захирал чи пүрүсээр авчаач гэдэг чинь. Тэгэхээр би давраад дахиж 4 сая төгрөг зээлийгээд 14 сая төгрөг пүрс 30 талцсан хэвээр. Тэгсэн амьдрал дэвшлэлээ шүү дээ. Тэгээ пүрс 30 ч амар багтаамжтай судлалын багсгаж байгаад хайлаастаас ээжийнхэн бүх новшиг жигж байгаа. Одоо нөгөө чаавастаа тэгэл нэнийг аавн хэмбий загнаал наатахай бүх юм биелэн сайхан байранд орох гэж ингээл. Тэгэл чааваас нэг ганц нэг цэцэг навчны хүнжил хувцсыг аваад тэгэл 2 хувцсыг аваад шөнийн 3 цагт виваар зөөж байгаа байхгүй. Тэгээ шөнө 3 цагт виваагаас гараад наашаа ингээл дулаахан л байсан байл. Тэр 100 байсан юм болов яа тийм бол ээжигээ нэг үсчээл наашаа гараад машин зохион голгоцсон гал машинтайгаа ингээл явж байгаа амар гоё байсан. Нэг James Bay-ийн дуу сонсч илүү нэг гоё дуу сонсвол тэр үед авч ирсэн мэдрэмж надад нэг юм
хүн тэгдэг юм билээ. Одоо хүмүүс сошиал дээр ингээл ээж авдаа байр авч өглөөгөө те. Тэр мэдрэмжийг бол яг бодитоор амар мэдж байгаа байхгүй. Надад бол тэр бол амар галзуу тийм нэг маш том те одоо нэг гавья байгуулсан юм шиг тийм мэдрэмж төрчихсөн. Ээж их ачиг харуулчихлаа тий. Тэгээ тэр цагаас хойш бол би өстө алсан бас. Тэгэл тэр нэрээ бодитоор албан тушаал өгөх, өөрөө хувийн карьер маань дээшлэх одоо скил те бүх юмнууд одоо ажилтаа амар 100% концентрейт болох бүх юмнууд тэндээс одоо аяг үүсчихсэн байд. Тэгээд захирал маань бас аягүй том тусламж үзүүлж байгаа байхгүй. Тэр байрыг зарах шаардлагагүй байсан. Яг бол нэг тэгж мөнгөний хэрэг болоогүй тийм ээ. Ажил нь сайхан явж байгаа. Ингээд хадгалаад ингээд хамт цаад амьдрал тийм үү яад ингээд байж боломжтой би гуйсаар авч байгаа байхгүй. Гэтэ би шудраг авч байгаа мэдээж те бэлэн мөнгө яг зах зээлийн хашаар маяг мөнгө өгчээд. Тухайн зах зээлийн хашаар нэг 43 4 5 сая төгрөг үлдээсэн байхгүй. Тэгээд над 40 өгсөн гэсэн. Давуу талтай байр тэр нөгөө яг голд 5 давхрын мансарт хийх боломжтой энэ төр гээд. Бас хоншоортой захирлаа шүү. Хоншоортой мундаг юм би. Тэгээд тэр цагаас хойш би нөгөө ажил дээр бол сайн менежер болсон. Гэхдээ менежер гэдэг чинь хангалттай биш шүү дээ. Нөгөө юм зөвхөн операшн талтай сайн байж болно. Тэгэл маркетинг хийж эхэлсэн. Одоо аюу нийтдээ заяа. Тэр үед одоо YouTube дээр миний 3 юм нэг юм нэвтрүүлэг байгаа. Би бүр одоо подкаст гэдэг юм Монголд ер нь одоо подкаст хөгжиж байгаа. Тэр үед би хэдэн жилийн өмнө 15 6 онд шүү дээ. Подкаст хийсэн байгаа заяа. За 3 дугаар байгаа одоо аюу нийтдээ 20 минутын 10 жилийн өмнө шүү дээ. Тэгээд сошиал медиа хийж байгаа. Facebook нээгээд заяа. Ресторан хаана Монед, Расайм юу гэдэг. Бүгдийн пэйжийг ажилуулна. ASMR гэдэг хоол иддэг те. Тэр чинь би анх хийн. Төсөв батлуулаа юм 4 м урт уцтай юм микрофон авцсан. Тэгээд гуйж байгаа нэг камер авцсан заяа. Photoshop хийж байгаа. Менюгээ өөрөө хийж байгаа. Нөгөө дизайнер гуугаад дизайнер бараад жоох аяа хэцүү дээ те. Өөрөө хийж сурж байгаа. Тэгээд маркетингийг нэлээд гадарлаж байгаа. Брендинг гэдэг юм нэлээд судалж байгаа. Тэгээд операшн бол амар амархан болчихж байгаа байхгүй юу? Тэр чинь Монголд болж байгаа бүх төрлийн том хүлээ авалт нь одоо манай компани хийдэг байлаа шүү дээ. Би бол хөвдөө одоо тэр нөгөө Ши Жинпинг Путин одоо тий. За SMR би ингэ төр гарцсан байсан. Тэгээд бусад том одоо тэр Германы ерхэлж бүгднгийн төрлийн бүх том юмдыг би одоо яг бүр аягүй тэгж менеж хийжсэн байхгүй үйлчлэгийг нь. Тэр аягүй том ажилд оролцдог байсан. Тэгээд одоо Монголын бүх том баячуудын 20 найр бүгдийг зохион байгуулдаг гэсэн. Тэгэл MC гээл бүгд таньдаг те. Том дугаараас залгаал бүх юм нийдэг шөнө өрөөгөө ажилдаг. Хариуцлагатай ажил учраас амар том ажил хийдэг байсан. Одоо Асамилач өдрийн тухайн үед л өдрийн 40 50 сая төгрөг борлуулдаг гэсэн амар байсан. Тэгэл маш их юм зэрэг хийсэн. Тэгээд тэрэг хийгээд цаг наргүй явж байгаа шин тэр давхар нэг өөрөө хөгжөөл байгаа юм л да. Өөрийгөө даачлаа. Шинэ жил хийх би хийчихгээл те. Зуны зугаалга хийх би хийчих. Арга хэмжээ спорт өдрөлт хийх би хийчихгээл те. Санаачлагтай байж те. Тэгэл нөө утсан дээр нөгөө одооны CapCut гэсэн iMovie-г ашиглаад те. Босо формат чинь болооч байсан. Эвтэй форматаар ингээл амар нийт одоо нөгөө memory гарч ирээд байгаа байхгүй. Daily vlog хийгээл. Ийм ивент хийлээ. 300-ны те. Амар гоё хөрх юмд хийжсэн байгаа. Тэгэл нөгөө меню зинүүн тэр менюний дизайн мэсээ Монголд болжсэн ресторан хамгийн гоё меню зинүүг л одоо би хийжсэн байна. Концепттэй. Амар serious байсан зэ амар serious. Жишээ нь чи боддоо одоо манай гейтер ингээ плейлист амар чухал байхгүй юу? Би 7 нэг болгон 7 өөр артист мөнгө төлөөд плейлист хийлгдэг байхгүй юу? А дийлэг ресторан яадаг вэхээр YouTube дээр lounge music, bar music гэж тавьчихдаг байхгүй юу? Тэр миний ямар serious байсан бэ гэдгийг зүгээр энэгээр дүгнж болно заяа. Францын элчин сайд хүсэл тавиад Монегийн ресторан чи Франц ресторан шүү дээ. Хүсэл тавиад бид нэг хөгжим хийх гэсэн юм аа. Тэгээ чанартай хөгжим олдохгүй нэ гэж заяа. YouTube дээр бас байгаа шүү дээ. Тэнгүүд тэнцээс над зөндөө ингээд CD-нд өгч байгаа Франц CD. Шөнө өрөөгөө би нэг Франц дуун сонсож байгаа чи боддоо. Тэр плейлист яг өндөр хүнд хамаагүй зэ. Тэрийг хүн мэдгүй 1 2 гоё дуу явж бодчих магадгүй. Гэхдээ би тэгж serious хандчихсан зэ. Тэгээ нөгөө бүгдийн нөгөө ноутбук дээр ингэж дуудаа сонсоод нөгөөтөө чи нөгөө CD-ийг суулдаг шүү дээ. Нөгөө burn хийгээд хуулаад тэгээд бүгдингийн сайхан нэрнүүдийн бичээд өдрийн плейлист нь пианотой одоо shopping mopping гэл гой юм тавиал одоо нөгөө fine dining учраас оройн баг зэрэг хэмнэлттэй одоо нөгөө Edith Piaf мах оруулаад Франц дуунууд оруулаад хэний ч мэдгүй Франц дуунуудыг олж оруулж байгаа шүү дээ. Тэгээд плейлистээ тэгж хийж байгаа шүү дээ. Тийм амар serious одоо ажилдаа ханддаг байсан. Ажилдаа одоо чин сэтгэлээс хандах юм бол ямар өргөжийг тэгээд тэр ажилдаа харуулдаг юм байсан шүү. Ханддаг байсан тэрнээсээ ч өөрөө амар их юм сурсан. Тэгээд би одоо өөрөө амар ойлгосон юм одоо зүгээр одоо энэ бас юмд амжилттай хандж байгаа гэл нэг юм яриад байгаа. Зөв бид нэр залуу 20 дэл хөвгт байж байгаа шүү дээ. 27 настай захирал болж байгаа байхгүй. Тэгээд би ингээд том боловсрал байхгүй шүү дээ. Би хадаад сураагүй тий. Урхаалт өгсөн, тест өгсөн хөвгт ингээл хичээгээл одоо болоод байгаа байхгүй. Тэгээд нэг юм одоо айгуу гоё өөрөө ингээд хүн заавал нөгөө попрох шаардлагагүй ажиллагаа хийдэг байсан шалтгаан нь амар ингэ деталлуудаар ажиллаж байгаа маа захирлууд намайг ерөөс тоодгүй. Яг л одоо ингээд
тийм нэ ойлго гомдлоод байгаа байхгүй би дотор ингээл те. Үнэлэгдэхгүй байгаа шүү дээ. Үгүй ингээд гомдлоод байхгүй би тэрийг өөр хэлэл те. Би бүгдийг л хийчих штэ. Манай босоод одоо ингээл өдөрлгүүд ингээд яг хоо сайн мэдээж тусын сайн юмтай. Гэхдээ би ингээл нэг дор амар ол ресторан хариуцаал маркетинг хийгээл ингээл гүгээд идэв. Үнэлэхгүй байна тэгэл тэгдсэн байхгүй. Гэсэн чи ясам дөр үнэлдэг байсан байгаа байхгүй. Яг зүгээр яг хоо санилангийн юм зүрх мөрөө би өсөд байсан байж байгаа. Гэхдээ айгүй үнэлдэг байсан байгаа. Тэгээ яаж үтсэн гэхээр нэг хүний төрсөдөр хийх гэдэг нэг юм сетап хийж байхгүй. Ширээгийн цаал би нэг бүтээлэг тавьж үзээл, буулгаж үзээл, өрж үзээл, гэрлийн нишээ тусгаал, цонхон дээр нь фотошопоор нөгөө happy birthday гэж нөгөө бэлгсэн дээр нь флашаар гаргаал те. Гэрлийн нэг унтраагаал буургаал лаа тавиал асаагаал те ингээл амар янз бүрээр үзээл чимэглээл тэр үл нэг чухал биш тийг албагүй байхгүй. Тэ хийж байгаа нэг 2 цаг ноцолтоо боллоо л ингээл явж исэн чинь хажууд намайг тэр хийж яагаад нэг MC эдэн захирал ингээд хажууд ингээд ажил мэж ярьж исэн юм шиг байна анзаараагүй. Тэгэл MC би таад ажлыг айгу амархан гэж бодоо таад ямар амар деталь одоо те юмд анхаарч та ямар амар хүний юм гой болох гэж ингэж ажилт юм бэ гээл тэгж жоохгүй. Тэгэл тэр надад бүр амар гоо санагдчихтэй. Би юу яхаараа чи би нэг хүнд харагдахын тулд хүндтэй заавал ингэж яахын тулд ажиллаа тэгж хийх хэрэгтэй те. Ер нь л хүмүүс тэгэл ганцарддаг юм байна. Тэ тэр хаавс ажил ярьж байгаа юм шүү дээ те. Тэгээ би ингээ ер нь хийж байгаа ажилдаа л ер нь ингээд тулсан ингээд те цай аягална уу, кофе хийн үү тийм ээ. Ингээл тулталтаа ингээ сэтгэл гаргаж яах юм болох юм байна дөө. Тэрнээс биш супер нэг юм ур чадрын тухай те одоо скиллийн тухай ингээл янз бүр ойлголт одоо нэр томьёо юм байдаг шүү дээ те. Тэрнээс илүү ер нь л ингээл болчих юм байна гэд хандлага те. Тэр би тийм нэг суучихгүй юу. Тэгээд тэр ер нь өөрчлөгдөг. Яа тэгвэл тэрээс хойш бас нэг өөрийгөө хөгжүүлэх зөндөө ном шагааж байгаа. Подкаст яа. Бөө яг нэг ахуулга ярина. Яг нэг ахуулга. Тэгээ ер нь яг бүгдийг багтлаад үзэхээр яг л тэрний чин сэтгэл төр тогтчиход байгаа. Нэг баахан дүрм журам амжилтын тухай гээл байдаг шүү дээ. Тэд нар тэгэл амар тийм цагийн гар зулж таарснаа та. Нэрнгэсээ одоо бодолт одоо ямар ч рестораны чиглэлд байхгүй шүү дээ би ч ямар сургууль соёл сурах хатад одоо яваагүй те. Өөрөө хэл усаа хөгжүүлэл нөгөө Филиппинүүдтэйгээ ноцолцороо би ч одоо IELTS-ийн 5 оноо өгсөн шүү дээ бас. Тэ дажгүй оноо шүү дээ бас. Ер нь чөлөөтэй ярьдаг л гэсэн үг шүү дээ ер нь л те. Түрүүний нөгөө бизнесийн яриаар орохоос өмнө одоо нэг ийм яриад дээ шүү дээ. Хүн өөрөө сайн их нартай болчвол амьдралынх нь 80% нэр нь ок болчдөг юм байна. Тэгээд би одоо таны ингээ амар гоё подкаст болж байна л да. Жинхэнэ нөгөө түүх өгүүлж байна те. Тэгээд би гэрээхийн талаар асууя гэж бодлоо. Одоо жишээ нь одоо маш олон дүүнээс сонсож байгаа шүү дээ. Ер нь та одоо ингээ зүг дүүдээ зөвлөж байгаа юм шиг. Хүн ер нь амьдралынхаа ханыг сонгоход за нэг ийм дээр л энэ анхаарчвал тэгэл сэтгэл амар, санаа амар ер нь өөрийнхөө амжилтан дээр төвлөрөөд ирэх хүн бол өстой сайхан гэр бүл аваа явчих юм байна гэдэг юм гэж юу байна. Одоо та бол хамгийн мундаг авч дээр сошиал медиад бол үлгэр жишээ хайн гэр бүлсэг гэдгээр бол инфлюенсер гэдэг нөлөөлөгч гэдгээр бол маш олон хүн танигдсан. Тийм учраас яалч танаас ийм нэг зөвлөгөө өгөх хүн бол та эрэгтэй хүн гэж бодоод байна л та. Тий. За энэ би одоо бол яг ихнийх нь болохоор шүү дээ те. Шашин шүтлэг бол байхгүй. Гэхдээ үүлийн үр гэдэгт би бол амар итгэдэг. Одоо миний хийсэн үүлийн үр манай ихтер бол миний шагнал гэж би бодоод байд. Яг хөө зөндөө октод ингээл бичээл уулзаж учирч байсан. Гэхдээ би бол янз бүрийн sorry нэг юм цахнаа. Хамрын халаанд орсон байхгүй. Тин ч нэг та нөгөө зодоо хийжээс амраад тэгшлээсэн. Тэгээд юу лээ Санжаагийн подкаст норсож чинь хамарны ямар төвхт юм бэ ярахад гээд нэрийн асуудал байгаад байгаа юм дотор нэг жоох нэг юм одоо нэг асуудалтай ярих гэж байгаа нөлөөлөл хамарч амар нөлөөлт юм шүү дээ. Манай сонсогч нар ойлгоорой. Тий. Тэгээд би их тэрийг зүгээр яг миний шагнал гэж бодоод байт. Ингэж хичээснийх, ингэж одоо зөв явсных, ээж эмээгээ тэгж гоо ачилсных гээд түрний яриан дээр бол дурдтайг би эмээгээ яриаг би бол эмээгээ бүр дэндүү супер асарсан тий. Одоо яг гар дээрээ байж байгаа өнгөрөөсөн одоо маш их цаг хугацааг эмээгийн төлөө зарж өнгөрөөс хүүхдүүд тоглож байхад би эмээ дээр очиод тий эмээ тань болвол тий нүвдэж байхад нь манай эмээ чих цавж өнгөрсөн бэртээд хэдэн сар одоо эмээгээ гар дээр асраал ээж ажилтаа юм чинь тэгж өнгөрөөсөн байхгүй. Тэгэхээр манай эмээ бол нөгөө өнгөрөхдөө бол одоо миний бар хүүгээл залбирсаар гал өнгөрсөн гэдэг. Тэгэхээр гол шалтгаан нь бол нөгөө сайн хүүхэд байсны карман одоо юм болов уу гэж энэ сайхан одоо байгаа юм даа. Тэгээ би бол одоо миний хийдэг юм ерөөсөл аюу талархдаг болчихдог байгаа юм да. Тэгээ би одоо амар их одоо нөгөө нийгмийн хамтдаа шийд те өнгө одоо ягандаа болог төслүүд хийдэг байхгүй юу. Яг шалтгаан тэр нөгөө ер нь ингээд карманд итгэдэг болохоор тэгээ сайн үйл хийгээд ядаж би биш юм ах миний хүүхдүүд ингээд сайн байгаасаа гэдэг шалтгаантай.
Тэгээ эхнэр битэр чинь тийм төгс сайхан зохицохгүй шүү дээ мэдээж те. Үний амьдрал битэр чинь салж нийлэхтэрээ тулж илаа. Хэрүүл уруул хийж илаа. Би чинь бас залуу хөлтнө хартаж мартаал те. Янз бүрийн юм туулсан. Тэгвэл эцсийн дүнд бол яг нөгөө одоо бас ингээд нэг гэр бүлээ төлөвлөх гээд хүнд ингээд зөвлөдөл байгаа л да. Битэр бол нэг төлөвлөгөөг ингээд суудсан. Тэр мөгчингийн өвч юм, миний өвч юм аль нэг айгүй гоё азтай сайхан таарсан. Тэгээд манай эхнэр бол супер гоё хүмүүжлтэй айл байсан. Би бол айгүй тийм дураараа өөрийнхоороо амьдралын бүх шийдвэрийг өөрөө гаргадаг. Ээж маань нэг юм идэхгүй те. Тэгэл би бол ер нь ээжийнхээ өмнөөс гэр бүлийн бүх юм шийддэг. Тийм л одоо хэрсүүнийг хүүхд болсон байна штэ. Тэгээд битэр гэр бүл болоод маш сайн одоо гэр бүлийн хүмүүжлтэй охинтой гэр бүл болчлоо. Тэгээд хадминд амьдралаа. Аав гэж хүн би ч мэдэхгүй. За тэгээд аав гэдэг ойлголтыг бол хадам ааваас авч байгаа анх удаа. Манай хадам аав айгу мундаг хүн. Тэгэл ер нь бас тэндээс бас нэг тодорхой хэмжээний хичээл болоод байна шүү дээ тий. Тэр хадмынхаасаа би бол айгу тийм нөгөө амьдралын эмхцэгцтэй одоо тэр түрүүний хоримтлал мөнгөө зөв зүйл зардаг айгу нямба гэрүүл байхгүй. Тиймэрхүү зөндөө юм сураад их нэртэйгээ яг тэрийг нөгөө амьдралынхаа үзэл баримт болгоод ингэ яасан. Тэгээд бид тэр гэр бүл болж хат анх нэг хэд юм тохирсон. Тэргээр л одоо нэг 18 жил болж байгаа байхгүй. Тэр одоо дүнд нөгөө чиний хэлдгээр зөвлөгөө гэдэг нь бол одоо битэрийн анх тохирсон тэр юм л би хэлэх гээд байгаа. За нарийн тэр нөгөө ингээд шинжлэх ухааны дүнсэлтэй тийм байхгүй. Ер нь хоёлоо их гоё 50-50 амьдрья. Амьдрал дээр гэл. Тэ одоо гендер ч одоо эртэх тэгш байх хэрэгтэй шүү дээ. Бүх юмнууд дээр хоёлоо аяг гоё тийм 50-50% бай гэдэг юм тохиролцоо ихгүй юу. За тэр айгу тийм гоё шудраг тохиролцоо юм бил. Тэгээ тэргүүр л битэр айгу олон жил болгож байгаа. Тэгээ нөгөө нийтлэг юм яриа байдаг. Эхнэр хүн болохоор ер нь яаж бодсон амжилттай хүний ард нэг ар гэрийн баттаадаг юм хитэн байдаг гэдэг шүү дээ тий. Би болохоор тэгээсэй гэж боддог байхгүй. Би амжилттай одоо мөгчин гэртээ ингээд гэрийн эзэгтэй байна гэж өөр тийм амар тийм амар юм биш. Тэгэхээр тэгээсэй гэж мөгчин бодохгүй. Яг би ингээд амжилттай байж мөгчин ч амжилттай басаа. Мөгчин гэр орны ажилттай ингээд хүртээ тэр гэр орны ажиллаж би ч гэсэн нэг тэрийн 50% ингээд хөнгөлж өгнө. Ингээд нөгөө түрүүний 50 ч яг юм байна. Тэгэхээр би бол яг хүүхдээ 50% харах хэрэгтэй. Нэг гэр ор хоолунд тийвэл одоо би яг талын нэг хэвээр гэр орон зөвсөн чиг 50-50. Яг одоо хүртэл яг л одоо тэргээр л явж байгаа. Санхүү юу? Санхүү бол өөр. Санхүү бол би бол одоо амьдралаа зохицуул. Түрэн бол яг манай ихнэр нэг орлоготой байсан. Тэгтээ чи мөнгө олох хэрэгтэй гэсэн юм байхгүй. Тэгтээ санхүүгийн шийдвэрийг яг хоёлоо шийднэ. Би дураар юу ч хийж чадахгүй байхгүй. Нэг гутлаа уцаавсан ч гэсэн би тэр ингээм хамтдаа амар л одоо бодоход төлөвлөсөн байлээ. Одоо өвлийн гутал хэрэгтэй бол 100 хэмтрахаар наадаг ч юм уу тий. Тэгэл маш их л төлөвлөсөн байлээ. Тэгээд гэр бүлийн юм ер нь бизнес дэмий байдаг гэж одоо би их боддог байж хагаад гэр бүлийн хавныг бизнестэй оруулсан бас хэрэгтэй болсон. Одоо л яг декреттэй байгаа л да. Тэгээ яг нөгөө гол юм л ерөөсөө тэр нөгөө 50-50 гэдэг харьцаал ер нь аюух чухал. Яг энэ дээр юу гарч ирэхээр битэр чинь нэг сая 2 дахь хүүхдтэй охинтойгоо болцсон байжгаад амьдралс нэлээд ихширсэн бас ингээ айтаахан дундаж амьдралтай. Яг хүн болгоны нэг юм байртай, зээлгүй, бүрүстэй тий ингээд хөрх ажил карьертай ингээ явж явах үедээ дараагийн хүүхдийг төлөвлөсөн бохгүй юу. Тэгээд ойрхон дээр одоо нэг юм цикл чаг үйцэн шүү дээ. Би хаагаа гоо сайхны бүтэн алтчаад маш их зүйлээр орчиж байгаа. Энэ дээр нэг ус 2 хүүхдтэй болчих гэдэг шийдвэр манай ихнэр хэлэхэр нь би нөгөө түрүүнийхээ нөөц бодлоор тий бодоод үгүй мөгч чи одоо ингээд одоо 20-д нас нэг яг ид эмхтөний бас нэг алдаг. Ер нь гой сайхан, гоо сайхан мэдрэх тий шахуу цэнгээ аял зүгээр ингэ нас ч бас өнгөрөх магадaltaй байна. Тэр хоёлоо ер нь л хүүхдээр нь манай 2 хүүхд 7 насны зөрөөтэй. Дахиад 7 жилийн дараа гээд чи нэг жоохон гэп аваад тий чи өөрөө ингээд гой ажил хамт олонтой бол гой ажил хийгээд тэр нь чамд илүү хаа. Чи бол яг гэртээ ингээд байвал болно хоёлоо хүүхдээ өсвөл ингээд сайхан болчих. Гэхдээ би бол чамайг тэг залуунасаа бас яагаас гэж бодохгүй нэг шийдвэр түрээд. Тэгээд би тэр охиныгоо дараа нэг хэсэг дараагийн хүүхдээ байжгаад сая бэбитэй болсон баг 7 жилийн дараа. Тэгээд өнгөрсөн 7 жил бол тэр амар гоё амжилттай байсан. Тэр маань ч гэсэн тэрийг амар зөв шийдвэр байсан гэдэг гоё цаг хугацаа өнгөрсөн, олон аялсан, бас сайхан гоё хамт олонтой ажилласан, миний бизнес туссан хамтдаа энэ бизнесийг босгочихж байгаа байхгүй юу. Магадгүй одоо би яг мундаг хүн үйлчлэгээр явсан ч гэсэн манай ихнэрийн тэр ариг чимэгцсэн тий санхүү талдаа ингээд нямба байдаг ч юм уу ажилчид руугаа чиглэсэн тэр одоо компани янз бүрийн нөгөө бодлого талаас ч юм аюу нөлөөсөн зөндөө байгаа. Тэгэхээр 7 жилийн хугацааг тим шийдвэрээс болж аюу зүр бүтээлтэй өнгөрөөсөн. Тэгэхээр тэр энэ шийдвэр бол яг түрүүний миний 50-50 гэдэг дээр л одоо үндэслэж гаргасан шийдвэр байхгүй. Тэр ийм гоё эргэдэг харилцаатай ингээд явчих юм бол зүгээр юм болов уу гэж бодод. Үл ойлголцол бага усгана шүү дээ. За бизнесийн яриа руу таны үүсгэн байгуулсан бизнесийн яриа руу орохоос өмнө манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа Utopit Group-ийн энэ Авраг гэдэг ашаанаар таныг дайлъя. Энэ өөрөө Хэмтэн аймгийн
Дэлгэр хаан сумын аврах тосон гэх нэг сүлийн газар гэдэг шүү. Аа. Монголчууд нэлээд явдаг. Тий. За тентгийн аршин гэсэн шүү. Тэгэхээр одоо очиж уух шаардлагагүй гэрийнхээ доороос авчих боломжийг одоо Vitapet Group хамт олон маань бүрдүүлж байгаа юм байна. Янз бүрийн эргэтэн тогтолцоонд ирэн сайн мэл. Нойр булчирхаа гэдс. Тэгэл ходоод гэх тээ. Ер нь аршаан за sparkling ус ер нь уугаараа гэж амар их зөвлөсөн шүү дээ. Би чинь уух нь нэр хэлж явах та. Айгүй судалгаа байт юм лээ. Газ дуус нөгөө хүний хоол боловсруулах систем санаар нөлөөлдөг те. Хихрэх процесс чинь нөгөө хоол боловсруулах системд айгүй санаар нөлөөлдөг. Энгийн ус уулаад газтай ус уйлгаад те 60 хоног моног харсан тийм судалгаанд байт юм лээ нөгөө. Хотод гидсний эвгүй болдог нөгөө өтгөн шингэний асуудал хүнд айгүй сайн нөлөөсөн байт юм лээ. Яг л хийжүүлсэн. Тэгээд энгийн нөгөө босод аршаануудаас бас хоёр дахин хямдах юм лээ. Монголчууд нөгөө буруу ойлголт нь хийжүүлсэн ундаа гэдэг ойлголт нөгөө яс хэрэгжүүлдэг гэдэг. Тэр чинь нөгөө сахарнд байхгүй. Тэрс нөгөө газтай ямарч буруу байхгүй. Би бас тэгж боддог байсан. Окей. Газ ямарч буруу шүү. Авраг аршаан савлагдсан байна. Тусал бүртэл аршил. Авраг. Одоо таны үүсгэн байгуулсан Gate гэдэг ингээд сүлжээ ресторан одоо хэдэн салбартай болчихоо байна? Одоо 6. 6. Гэхдээ хүмүүс 10 гэж бодож байгаа. Яагаад? Гэхдээ яг тэр нөгөө жаахан маркетинг ил юм. Зэ. Би бас 10 гэж бодчихсон. Сая 10 гэнэсэн байхгүй юу? Гэхдээ энд нөгөө 8 нь байхгүй, 1 2 3 4 нь байхгүй. За. Гэхдээ яг хөө мэдээж 6 салбартай хажуугаар 1 бильярд байгаа, 1 караоке байгаа, ингээд нэг 8 юмтай л гэсэн үг. Гэхдээ 1 бильярд караоке нөгөө тухайн салбарын доор нь үдэг цуг байдаг учраас тэр нөгөө ингээд нэг багцлаад нэг компани болгоод ингээд явчихтыг. Нийтдээ 8 юмтай. Гэхдээ 6 салбартай л гэсэн үг. Анх ер нь энэ рестораныг үүсгэн байгуулах гэдэг шийдэл хизээ гарав. Тэгээд энэ анхны хамгийн том эргэлзээ юу вэ? Мэдээж та MCS-д ингээд ажиллаад тэр том соёлыг ингээд өвлөөд авцсан байна. Энэ маань бас нэг хүчин зүйл болсон баг. Тэгээд бас энэ чи зориг штэ тий. Бизнес энэ гэдэг чинь. Тий. Тэгэл нөгөө хоригдлуулгаар хоригдлуулсан байгаа штэ бид чинь. Хоригдлуулаад дансандаа нэг 40 гаруй сая төгрөг болсон байсан. Дахиад тэр нэг байр савны асуудал шийдэгдсэн. Тэр чинь 10 жил 30 настай болчиход байна штэ. 31-т байсан юм уу? За 31 хавцаа настай да нөгөө Jack Ma ч Монголд ирсэн бас биелэл үйлчлэгийг хийж байгаа штэ. За тэгсэн байх. Тухайч нөгөө Jack Ma-гийн үг те quote те тэр юм чам их явдаг байлаа штэ. If you pour at 35 you deserve it гэдэг нэг айхтар үг штэ те. Чи 35-тад одоо ядуу байвал хүртэх л 40 гэсэн үг штэ. Миний 35 төгөөд идэг. За. Тэг би нэг те найзууд том орцсон те. Найзууд сайхан амьдралтай болцсон, ажил карьерд нь ячаад идэг. Мэргэжлэрээ ажиллаж байгаа найзууд маань том орчод идэг. Би нэг л болдгоо те. 30 гарчаад идэг. Ингээ хайрцаг дотор орчод болдгоо. Тэгээд ажилласаа сайхан шалтгаангаар гарцсан, гадагшаа явах гэж хөдөлсөн, фейлдсэн. Дасны болгоом бүх юм зүгээр байсан. Тэгээд гадагшаа явсан фейлдсэн тэр бизнесний хариу аягүй сони ирсэн шүү дээ. Австрали бүхэн Австрали явжсэн шүү дээ. Аягүй сони ирсэн. Яг л би нэг захирал мөрөл алдан тушаалмшаал те. Бас бүх юм гайг болсон юмсан. Тэгсэн чинь визний хариу нь ерөнхийд агуулга нь ер нь та Монголтой нөлөөтэй, Монголтой нэг болцсон юм биш те. Иш ирж яах гэж байгаа гэдэг хариулсан. Ажлын виз юм байна тий. Үгүй тэр хэлний сургалт байсан. Хэлний сургалт байсан. Монголчууд бүгд тэгж явна шүү дээ. Сургуульд сурна гэхээр арай нь болдгоо. Хэлний визээр авангуудаа олсон мөнгөөрөө дараах руу тавьдаг. Тийм л нэг юм шүү дээ. Тэгээ би ч бас нэг насны хуулийг бас нөгөө байршуулж мөршлээд маднаас мөнгө хийгээд хийцэн баа шүү дээ. Тэгээ бүтлгүтсэн. Тэгэл бизнес хийх шийдвэр дээр бас зориг хүрхгүй. Тэгээд байжгаад азар гэх юм уу да. Одоо тэгэл их л мөнгөгүй тарчиг болсон да. Азар тэгээд ковид гарсан да. Одоо ковид чинь би бол их гой цаг хугацаа л гэж бодод. Ковидоор нөгөө цаг наргүй 10 жил морь мал шиг ажилласан. Би ч өглөө гараад орой шөнөштэй. Тэгээ мэдээж амардаг өдөр байгаал да. Гэхдээ нөгөө баяраар байхгүй, тэмдэглэл баяр Валентин, Мартин 8 шинжилгээр байхгүй хүлээ авалт гэж явждаг. 12 сарын баг хэдэн өдөр л те бүтэн байдаг. Тэгэл 20 дүүлээ авалт авдаг тийм баггүй. Тэгээд хүүхдүүдтэйгээ хоёр хүүхдтэйгээ мөнгөгүй ч гэсэн маш гоё цаг хугацаа гэртээ өнгөрөөсөн. Маш ааж жаргалтай. Тэгэл нэг тийм хугацаа байдیں۔ Тэгээ өөртөөгөө нөгөө бяцлах, тэгээ өөртөөгөө ярилцах, цаашдаа ер нь хэн болох гээд байгаа, яах гээд байгаа, хаана хүрэх гээд байгаа гэдэг бүх шийдвэрүүд ковидын үр гэртээ гарсан байхгүй. Нэг клуб хаус үсэлээ. Клуб хаусаар янз бүрийн хэлцүүлэг сонсоол, хэдэн ном уншсан, нэлээд ном уншсан. Менежментийн, тэгтээ төлхөө брендингийн талын юм судалсан. Би өөр нэг брендинг талаас айгүй хоббит байсан. Тэгээ ер нь л одоо би ирээдүйд ер нь яг нөгөө анх тэр нөгөө ажлаас гарчаад хийх гээл нөгөө ганц хоёр
хүмүүстэй явж байгаад бас фейлдэл байсан. Хуучин рок шугар гэдэг газрыг те ресторан болгох гол тэр чинь бас гэр болон зөвшөөрөхгүй болоо л те. Тэр бараг азар болж байгаа байхгүй. Тэгээ ганц хоёр объектд очиулзаал мөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулъя гээл те. Банкны салбарт нэг 7 хоног ажиллаж үзлээ. За тэгэл том байгууллагууд ажлын санал тавиад очиулцлаа те. Дандаа л том CEO санал тавьж байгаа. Яг л би чинь тодорхой хэмжээний байр суурьт болсон. Бүх томчууд үйлчлдэг мөнгө сайхан ямар хүн бэ гэдэг мэдчихээд байгаа хөөх тэр. Тэгээ би чинь одоо тэр Монро даатгал хом бай Монро гэдэг амар гоё офстай. Тэнд очиж 7 хоног сууж үзлээ бас. Тэгэл маркетинг PR талтай ажиллаж байгаа. Тэгээд зөндөө бас нэг ярьцлага үзээ нилээд явсан юм а. Тэгээ корона тэрний яг дараа нь тараад гэртээ байжгаад ер нь би цаашдаа энэ салбарт би үнэхээр хайртай юу гэсэн чинь яг л хайртай, амар хайртай байна. Миний салшгүй нэг хэсэг болчихжээ. Чи одоо 30 гарчаа шинэ юм эхлүүлдэг чинь чам дараа дахиад 10 жил шаарддаг шүү дээ. Тэгэхээр 10 жил хийсэн юм а дахиад ингэ хийвэл чам те. Одоо нөгөө 35 нас ч өнгөрөх гэдэг шүү дээ. Ашигтай юм шүү. Цаг хугацаанд арай efficient те. Чи чаддаг юм. Гэхдээ чаддаг юм хийнэ гэдэг нь зүгээр л нэг ресторан хийх гээл гүгээд байгаа шүү дээ. Бид чинь нэг юм Итали нэрмэр бодоол. Нэг юм Monego copy paste хийх гээд байгаа ч юм уу. Өмнө хийжсэн юм л copy paste хийх гээд байгаа шүү дээ. Ер нь хүн тэгж л амьдэрдэг шүү дээ. Англид амьдарч байгаа ч юм уу, Индид амьдарч байгаа юм шиг тэнд байгаа нэг сурсан юм л авчирч Монголд хийжлээ те. Амьдардагтай адилхан. Тэгээ бодож байгаа нилээн тэр нөгөө юм судалж байгаа. За би ер нь л хамгийн номер 1 юм би legacy бүтээх юм байна. Ер нь ирээдүйдээ MC энийг хийсэн шүү гэдэг тийм хийх юм байна. Тэрийгээ би одоо энэ үйлчлэгнийхээ олон жил хийсэн юмараа дамжуулж хийх юм байна. Тэртээ дөрвөн operation гэдэг имийг манай ихнэрл надад бас хэлж байгаа л да. Чи бол ер нь 10 жил хийсэн шүү дээ гэдэг тийм санааг те. Одоо тэгэхээр би 10 жил хийчихэд энэс айн гэдэг үл юм утгагүй байхгүй. Би чадахгүй болов гэдэг асуултаа бүр аваа ич. Тийм ээ? 5 шард одоо юу гэдэг хаа байс одоо энэ хаанд одоо олж байгаа боломжны хуушур зарсан ч би чадна. Яг тэгвэл би над тэр нэг чадвар нь байгаа. Тэр яаж хүндгээр хүрэх, яаж чанар дээр ажиллах, яаж ажилчтай ажилуулах те. Багтуртай ажиллах, яаж ашиг хийх те. Хүний нөөц санхүү, маркетинг, брендинг бүх юм би мэдчихэж байна. Гэт. За тэгвэл одоо юу чухал байгаа да надад тэгвэл санаа чухал юм шүү дээ. Гэт санаагаа хайж гарч. Илдвүү санаа яасан нэг янз бүр Итали нэр бодоол, гой Франц нэр бодоол, Монгол нэр бодоол, янз бүрийн нэр бодоол брейнсторм хийгээл юм ухаал те. Тэгээ нэг орой сайхан арх холтдгүй. Нөгөө үнэ ингээд үнэ авцсан. Би тэр ч орой үнэ уугаад сурал урал үзээл те хүүхдүүд данталж ингэдэг. Тэгээ бизнесийн талаар нэлээд тийм брейнсторм хийхгүй хоёулахна. Тэгээ хоёулаа брейнсторм хийжсэн чинь янз бүрийн юмнууд бичээл за ер нь хамгийн дуртай юмд хоёулаа жигсааж бичигээл бичдэг байхгүй. Тэгэл биччихсэн чинь travel гэж ороод ирж байна. Тэгээ нөгөөдөл ингээд бичиж авалт нөгөө дуртай юмдаа задлал travel гэдгээ задлал нэг хитийн бичсэн чинь gate гэж ороод ирж байна. За тэгэл орсож хүү юу лээ gate гэл ямар айтхан сонсогдож байна гэл gate нэргээд гоёнтэй гэл бид тэр ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Matrix-ийн нэг ингээл юм ингээд юу хийдэж штэ нэг ногоон зураас тэгээд тоонд гардаг шиг бүх гэл ингээл бүх санаа одоо өнөөдрийн хүртэл хэрэгжүүлж байгаа бүх юм орчихсон. Нэг gate нөгөө дугаарлах те хар шарунг бүх юм тэр яг кодор явах яг онгоцны хилдэг юмнууд те онгоцонд өгдөг мэдрэмж аялахад хүн одоо яг тэр ер нь те gate хүнийг тийшээ аваачдаг юм шүү дээ. Одоо манай хүмүүс анзаардгүй л хан дээр байгаа зураг те явж байгаа бүх юм яг ийм концептанд явж байгаа байхгүй юу. Тэр цаг тэр өдөр бол би ингээ унтаж чадаагүй ингээл бүх талгаа ингээл те ингээл амар болол амар тийм мөрөөдлүүд урсаал тэндээс зөрсөн юм болоод байхгүй те жишээ нь ваучер манай ваучер те яг онгоцны хийгддэг байхгүй юу. Бүх юм онгоцтой холбоотой. Оронгууд airplane mode онуулга те enjoy life гэсэн үг байдаг байхгүй юу. Тэгээ ер нь тухайн үед club house маусаар чи бүүн болсон юм а. Ийм амар дэлхийн ертөнцийн ормогоор өргөчлээ. Хэрвээ чи одоо рестораны ийм бизнес хийж байгаа. Энэ бизнес үү те өөр одоо те чи одоо өөр энэ цаг үеэ мэдэрч өөр юм хийхгүй бол чи одоо ер нь тампуурлаа те хэцүү шүү одоо хөргөлт рүүгээ яв технологи руу яв гэж байгаа үед би яг эсэргээрээ бодчихсан. Ер нь бол цаг үе юм болж байгаа бол эсэргээрээ одоо тийм илүү тийм амьд тийм юм бол амар тийм үнцэнтэй болж үлднэ ирээдүйд те гэдэг ийм утгатай яг тийм концепттэй бодоол. За бид нар яг хоол уух юм зарна гэдэг бол байдаг л асуудал. Би өөр юм гоё шинэлэг юм сэдэж чадахгүй. Би гадаад амьдарч ирсэн биш. Тэгээ надад одоо боломжтой юм. Өмнө ажиллаж исэн ажлууд монголчуудаа те хасаалын судалгаа, орчны судалгаа бүх юм хийгээл тэн дээр үндэслэн л хоол хийн. За тэр бол алтан дунд юм хийж юм байна. Гэхдээ цөөхөн бүртлээ чанартай юм хийх юм байна. Гол нь бид experience зарах юм байна. За experience гэдэг чинь бол одоо маш их деталь орно шүү дээ. Тэр хөгжим одоо түрүүний Франц плейлист хийж гэдэг те.
интерьер хан дээр нь байгаа зураг тэр ширээн дээр нь байгаа цэцэг гэл анх би ширээнийхээ бол мөнх рүү гэл цэцэг тавьчихсан те неон фотос гэж цэцэг тавьчихсан. Одоо манай брэнд болсон явж байна бүр. Маад ороход тэр цэцэг байдаг. Айгуутай юмхнаар юм хийж одоо ресторан идэх ч гэсэн одоо манай рестораны одоо нэг ч интерьерийн зураг байхгүй байхгүй. Яг тэр бүгд юм инчээ ингээд нэг зурцсан байгаа шүү дээ. Бид тэр нэг юм тэр ковид үедээ яг тэргээр одоо явж байгаа. Яг тэр хар саарлонг шар өнгөний тэр тоо те бүр яг кодыг би мэдчихэж байгаа. Яг тэр өнгөө суулгадаг одоо брэнд бук чи ингээд номоор хийдэг үстэй те бүх өнгөний код одоо нөгөө текст микс манайх яг тэргээр л явж байгаа. Брэнд бук гэдэг юмыг нэлээд төхүүлж би толгойдоо зурсан. Одоо хүртэл интерьерийн мундаг интерьер залуучууд малчууд намайг үнэлээд идэх байхгүй. Чи айгүй тийм зөв юугаа сонгосон байна. Тэгэхээр хүмүүс бодохдоо бол нөгөө туршлаганд яаж тэрэнд хэрэг болоод байгаа вэ гэхээр хүмүүс боддог байхгүй. Одоо яг анзаардгүй ч гэсэн одоо нарийн шир юм амар чухал. Жишээ нь одоо Мичелний одоо авдаг том ресторан гэдэг тэр нөгөө яг хоол унднаас гадна те одоо local product байх хэвээр одоо юу гэдэг ям чанар гэж зөндөө байдаг. Зөвхөн тэр хоол биш. Тэр нөгөө орчны тэр эргономик те тэр стандарт гэдэг амар чухал байдаг байхгүй. Хоёулаа хооллоо сууж идлаа гэдэг ширээний хэмжээ, өндөр нам суухад байж тав тухыг хоолны гэрэл рүү ширээ тусч байгаа байдал ингээд хоорондын privacy дууралт гэл айгүй олон юм нөлөөлж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан миний одоо энэ 10 жил мэдчихэж байгаа юм чинь амар тийм нөгөө стандарт хэмжээнд байхгүй. Тэгэхээр манай дээр орохоор нөгөө амар юмнууд амар тийм юу байдаг. Зөв байдаг одоо амар олон төрлөөр ажиллах боломжтой. Жишээ нь ресторан хийж байгаа хүмүүс бол ингээд амар лаунж хийчээд өдрөн оруулах гэдэг байхгүй. Ямар ч боломжгүй те. Паб гэж нэр өгчөөд ресторан шиг ойлгох гэдэг боломжгүй те. Эсвэл паб хийчээд эсвэл бол гэлцэл газар хийчээд залуучууд руу шигсэн маркетинг хийгээд те. Гэдэг ч юм. Тэгэхээр манайх ч амар сонирч өдөр ингээд хүмүүс орчуулна. Оройн ингээ уугаа суучих яг гэрлэн бүтгэсэл хөгжмөн чангараал оройны плейлист нь өөр болол бүх юм бүх гэл өөр болчихно. Яг коддаг нейтралог гэл хөгжим бүх юм ингээд кодлцсон. Хүлээ авалт хийчихвэл хөглөөсөө гаргачихвал тийм ээ. Мөнгөтэй орчвол бүр ядарсан оюутай орчвол дундаж орчвол. Тэгэхээр чи нөгөө энэ олон жил чи одоо юу тэр тий одоо бодож одоо хүн тэр нарийн ширийн деталыг ямар байх хэвээр тэр өнгөний тоон ширээний тэр юм ч гэдэг юм тий тэр мэрийг маш сайн нарийн одоо тооцоолсон учраас одоо манайх зүгээр инээдэм сая бид нар 400 мм квадрат хийгтэгэл өгшөө энийг ингэчдэг заслын багтаага тий гэтэл уул нь хүнд бол амар хэцүү ажиллахгүй маш их процесс байхгүй юу. Тэгэхээр интернет зураг гаргаж байгаа компани ч гэсэн зарим деталь мэддэггүй байхгүй буруу сурам юм хийцэн байдаг. Чи одоо намайг ярьснаас шиг анзаараа заяа. Нэг лаунж хоёлоо ороос уу те. Ийм жижигхэн ширээ байдаг те. Тэнгүүтээ ингээ пицца авчираад бахын цуглахаар нь тавих газарч байдаг ч юм уу. Ерөөс бүх юм ингээд нэг юм шамбарлцсан тий. Тэгэхээр нэг бол бүр ингээд дор олчдаг. Нэг бол ингээд тэгэхээр ийм олон деталь байдаг. Тэрийгээ би нөгөө гейтер айгуу шингээж өгдөг. Тэгээд тоолонд бүх юм дээр яг миний энэ санаа мэдлэг бүх юм ингээд явж байгаа учраас манайх нэг тийм хүн анзаарахгүй ч нэг эвтэйхэн газар болчиход байгаа. Айгуу нэг юм яагаад ч юм заяа нэг эвтэйхэн болчиход байдаг. Тэгээд тэр олон ямиг нөгөө түрүүний ярьжсэн гэртээ өөрийнхөө дотор хийсэн брэнд бук гэдэг юмтайгаа уяал. Коронавиг үед нөө болохгүй байсан нөө гадуур ажиллаж болохгүйсэн. Тэр үед нууцаар дугуй хонж яваал. Хүүгийнхаа дугуй хонж яваал. Нууцаар засал хийсэн. Нэг найз маань тараад засал хийдэг найз маань тараад. Хадгаламжтай байсан 40 сая төгрөгөөр гейт рүү нээсэн. 40 сая төгрөгийн ресторан их боломжгүй байхгүй. Тэр чинь гоё нэн штэ. Яаш нээв тэгээ. Тэр нөгөө ингэж байгаа да тухайд нөгөө интерьерээ ботчоод штэ арт бетон гэдэг нэг юм харчаад байна. Тэр арт бетон бол баг тэ 40 сая төгрөг нэг баг ханаал бүрэх хэмжээний мөнгө байхгүй. Тэнгүүт нь би нөгөө найзтайгаа яриад хоёлаа харц замаасгаар хийчихье гээл нөгөөт нь болохгүй фейлдэл. Тэнгүүт нь барилгын ротбан гэдэг нөгөө зүгээр ингээд ханд гიშэлдэг материал. Тэрийг өгөөд дуурайгаад тэ нөгөө ротбан бишээ. Тэр нөгөө арт бетон гэдэг ютубер үзээд эрхэн их өгөөд ингээд 10 минут эврэж спонж дунгуудаа ингээд татах юм байна матах юм байна гэ тэ. Тэгж ханаа аргалж ийгээл хуучин буйдаа онгота бүрүүлээл өгшөө гэл. Тэгэл пин таврын заалны шал хийдэг тийм мод байдаггүй зөө юм зузаан мод аваад ширээнүүдээ бүгднгийн санхаагийн чигээл лазер өөрөө тавиал өнгийн тааруулаад. Одоо хүртэл тэр ширээнүүд нь байж байгаа амар гоё моднууд тэ. Тэгээ галтгоогоо жоохон ядруулах өнгүү зэг юм дээрс баахан тоогдох руу хараад. Ресторан ковидэр ч бүх ресторан дампуурч шүү дээ. 150 сая төгрөгөөр толин гэрэл. 200 сая төгрөгөөр тосон чарагч. Өрөвдөлтэй тэгээ нэг хүний оон за хүний кофений машин хүний сандал ингээд тавьчихсан заяа. Тэг ингээд эхэлж байгаа. Хиншүү сорогч морогч гээ хүний бүх юм. Нэг юм дампуурц ресторанаас аваад. Тэг эхэлсэн. Над итгээд нэг 2 3 дүү маань ирсэн. Тэр дүүнэр маань дуртал ажиллаж байгаа. Тэр үед би 600 сая төгрөгийг зэлэх өгчсэн. Одоо эдгээр маань бүгд захиал болсон. Ашиг машиг аваад явж байгаа.
Тэгэл эхэлсэн өдрийн Тэгэл 40 сая та тэгэл багтагаар хийцэн. гейт дөрөг босгоч байгаа. Босгоч байгаа. Тэгээ дуртуу. Тэгээ ер нь бол айгүй хөөрх ингээл өөр юм өөрөө бараандаа яваал те. Брүүснийхээ начаал бөмбөр барс марс гэл бараагаа цоглол ингээл юу нөөтмөт байхгүй шүү дээ. Тэгээ хамгийн том дарамт нь бол нөгөө цагтаа төрийн ажил байсан. Тэр чинь ковидэр нөгөө хуйлтай нэг хүн зайтай суун нэг X-лцэн те сандлаа. Гар ариутгагч тэгээ цагтаа 10 цаг гэл манаа суучин гата. 10 цаг 5 минут гээд нэг хоёр охин сууж байгаа шүү дээ. Эмхтэй. Унаа хөлөг сууж. Тэгэл магт хоргуулна. Тэгээ бид нэр хахуул өгч болох байсан ч гэсэн би ч өдөө дотроо тий бас хувь хүний тий бас нэг жанжин шогом гэж байна шүү дээ. Тэгэл хахуулаа өгч чадахгүй тэгэл би цагтаа харгалж чадахгүй гэсэн. Тэгэл хоргуулдаг гэсэн. 500 мөнгө ч асар хөнгөж өдрийн 500 мөнгө борлуулж хийж байгаа шүү дээ. Энэ хүмүүс чинь хүүтэн тий энэ нэмэгтүүний би хөө гаргаж чадахгүй унаа ирж ингэ нэмэрхүү шүү дээ. Төрийн дарамт чинь тий тэгэл торгуулна, гавлуулаад явж ийла, цагнаартаа мархан өчнөө юм үзчих тэгэж зовлонг туулаад азар нэг ковид дуусаад өдрийн 500 сая төгрөг гэдэг байсан газар маань өдрийн сая төгрөг хийдэг болоод сая 500 хийдэг болоод 5 дахь 2 сая төгрөг хийгээд дүүрээд би ч нэг маркетинг ойлгоц учраас бас тэр хугацаанд маркетинг нүдэл нь штэ. Тэгээ би өөрөө сошиал дээр бас анханасаа л азар олон дах штэ болоогүй. Би анханасаа л маш их контент хийжсэн, хэдэн мянган пост хийжсэн, бас тодорхой хэмжээний 5 мянган 10 мянга ч үлээ даагч мах штэ. Тухайн Facebook айгуу угсаал хүмүүс болон Facebook ашигладаг ус тийм байсан байхгүй. Тэгээд л ер нь маркетинг гэдэг юм гадарлаад байгаа учраас би тэр үедээ өдрийн тэмдэглэл бичээл, янз бүрийн хөрхөн мемнүүд хийгээл, янз бүрийн зөндөө юм ийсэн. Нөгөө өмнө харилцсан байгууллагуудаасаа зээл мэйлээр бараан даавал те. Жишээ нь тэр үед намайг гейтийг нээж яхад биш те. Одоо би нэрийг дурдаад яг нэг компани намайг тоогоогүй байхгүй. Би тэр компанид биш те. Хэдэн тэр бүхэн төгрөний борлуулалт хийж өгснөч би те. Бараг багцаалan заяа. Гүг. Тэдний продуктууд нь би зарч өгсөн. Монголын бүх том хүлээ авалт дээр. Тэгээд тэднийг одоо хүртэл би харьцахгүй байгаа шалтгаан нь бизнес ёс зүй гэж байх хэвээр. Намайг би ингээ бизнесээ нээж чинь та зээлэд хэдэн продукт өгөөч. Үнэтэй продуктуудтай газар ахгүй шингэн үнсний компани. Тэгсэн надад өгөөгүй байхгүй. Тэ? Тэгээд хэдэн сая төгрөг яг л би цөхөө шалахгүй. Тэгээд тэдний бараандууд тэднэртэй ойролцоо бараандыг би мемд оруулаад яг Монголын том компани л та. Тэгээд тэр компанитай би энэтэй харьцахгүй гэж хэлчихсэн байхгүй. Одоо хүртэл тэд нар авахгүй гэдэг одоо. Тэд нар одоо хүртэл ингээл маркетингээр хамтран юм зараад өгч гойдаг тий. Тэгэхээр тэд нар хэрвээ одоо тэд нар манад байсан бол манай 6 салбар цаашлаад 10 салбараар тий. Манайх одоо тэр бүм гарсан борлуулалт болчлоо сартаа. Тэд нар бараага зарж явах хэрэгтэй байсан байхгүй. Тэр үед надад биш тий. Олон жил тэр хуучин компанид ажиллаж байгаа. Тийм олон жил намайг тий MC гэж аруулсах гэж юмаа заруулчаад би бизнесээ эхлүүлсэн юм а зээлэр өгөөч. Бид нар шударгаар ингээ сайн сүлдээ төлнө гэж өгөхгүй байхгүй. Тэгээ би тэр компанитай бас нөгөө би чи өөрөө ёс зүй гэдэг юмыг амар чухал тавина. Тэгээд явсаар гоод өөрөө тэрэндээ гүрийж ингэж яваал те. Ингэж явж байгаа л олсон бүх мөнгө амьдралтаас нэг төгрөж аваагүй. Олсон бүх мөнгөөрөө бизнесээ сайжруулсан. За эхлээд бол чанар чухал учраас галтгоо Европ стандарт байх хэрэгтэй гэдэг. Дампуурцын ресторанаас Escoffer гэдэг Европ брэнд хэдийн стандартын толин гэрэл 5-6 сая төгрөгөөр тавилаа. Гоё аав нь авлаа те. Бүх юм ажлын орчноос сайжрууллаа. Галтгоогоо одоо миний хийсэн постууд байдаа амар гоё. Эрүүл гоё те шудраг юм орчноос юу ана гэдэг. Эрүүл хоол бол гол нь те ариун цэвэр талаасаа одоо юу гэдэг шудраг байх хэвээр. Тос мостой юм байх хэвээр гэл. Тэгээ галтгоогоо сайжрууллаа. Түүний дараагаар заалаа авсныг гоё болголоо. Йоо хүнээс зээлсэн тоног хөрөнгө буцаж өглөө шинээр өөрөө авлаа. Дампуурц ресторанд юм л тоноод штэ. За тэгээ хажууд нэг офс гарах болонгууд нь тийч VIP өрөө хийлээ хөрхөн. За тэнгууд доор нь караокеноос жоох амжилтгүй ажилтдаг караоке байсан. Тэрийг зас сайжруулад караокетэй боллоо. За тэгээ тэр хоорондоо дараагийнхаа угаасаа л нөгөө хүн зорилгоо өндөрт тавьчихлаар гейт өрөөл болчих гэж бодохгүй байгаа. Тэр чинь хүмүүс зөвлөж байгаа шүү дээ. Наад чи 2 4 болоод байвал ингээл хангалттай шүү дээ 5 10 сая төгрөг гэж байгаа шүү дээ. Миний зорилго болохоор нөгөө том зорилго тавьчихаар наад алхам айгүй амархан болоод байгаа шүү дээ. Гейт өрөө тэрийг ажилуулахад асуудалтай ч надад амар тийм фан байгаа байхгүй амархан. За тэгээ тэрийг ажилуулангуудаа нилээдэн газар санал тавьж үтсэн чинь тэр л голцсон да нөгөө одоо юу гэдэг нэг сүлжээ ресторан очуулээ тэр чинь өөрөөр хандна те. Тэг чи гейт рүүгээ жижиг паб ч юм уу кафе шиг юмтай хүн очихоор ямар ч брэндтэй эдэр эднийхчтэй гээд маань тоохгүй. Би уул амар гоё PPD энэ бэлтцээ очиод байгаа шүү дээ. За тэгэл уул нь караокетэй манайх чи ингээд нэг юм юмтай гэдэг яалчгүй нэг тийм ресторан гэд хэлгээд хэцүү нэг жижигхэн л юм гааз чигчгэд хэцүү нэг юм газар байгаа шүү дээ. Өдрийн борлуулалт тоом нь амар бага те. Ажилтныхын тооныг нь 7 ч билүү тиймэрхүү те. Би амар өөртөө ихтэй бодож сүн голоод шүү дээ. Тэгсэн чи Gate 5 түрээслэн гэж зар ороод ирлээ. Gate 5 гэж одоо Red Bull гэх Монголын том ресторан байдیں۔ Олон тэрбум төгрөг оруулсан супер ресторан гээ хийхгүй юу M Oil одоо манай спонсорч. Мэдээж тэр чинь зөндөө газар түрээслэе гэж байгаа те. Том газрууд ороод ингээд
азар том газрууд ороод ажиллуулж чадаагүй байна. Мундаг менежерүүд ороод ажиллуулж чадаагүй байна. Тэгээ би энэ олон жил тэднийд бусалмаа ихчтэй одоо үйлчлээд ингээд явж исэн мэднэ намайг ямар хүн байдгийг мэднэ. Би нэг офис дээр шампань барьж очиж байсан. Нөгөө Европын соёл мэддэг хүмүүст бол нөгөө wine, champagne те зөв sparkling wine champagne гэдэг бол аюу тийм гоё одоо соёл байдаг байхгүй. Тэгэхээр гоё үнэтэй шампань барьж чаад өөрийнхөө бизнесийг танилцуулга хийгээд дүүн одоо юм гоё юм passion байгаа тань тийм юм гоё. Яг нь одоо байгаа бизнес фонд юм жижиг. Гэхдээ надад тийм гоё зорилго байна. Та дүүдэд тусуулаад энэ бизнесээ өгөөч гэд. Энийг өгөөч. Яг л тэр нь ингээд бэлэн ресторан байхгүй. Анхнаас нь ресторан хийхэд 200-300 сая төгрөг орно. Тэр болохоор ингээд интерьер нэг юм болоогүй. Интерьер нь би бол өөрчилнө. Тэгтээ галтгоон камера байдаг ч юм уу те. Саунд систем агаарчлалтай хийсэн ч гэдэм юм. Миний олон том зовлон гацсан тийм байсан байхгүй. Тэдрийгээ багцлаад нэг төрөөсөө надад нэгдэж хэлж байгаа те. Тэгсэн чинь нөө тэгээд их чинь дөө үгүй бид нар зөндөө хүмүүс ажиллаж үтсэн чаддаг юм л чадах юм байна гэл аюугаа харилцаатай те. Гэрээгээ хийгээл тийшээ орж исэн. 2 сарын үдсэсаал те. Яг нэг хүн бахтай үдсэсаал амар гоё болоод тэр гейт тав гэдэг одоо миний хамгийн хайрладаг те. Нойр нэгтэй тавьдаг газар ахгүй. Яг л тэнд би бүр ингээд маш их агуулга, маш их концепт те. Маш их ингээд гоё юмдаа шингээж тэр гейт тавыг бүр үнэхээр хүүхч хайрладаг хийсэн газар байдаг хгүй. Тэгээ тэр гейт тав анхнаасаа тэгэл 3-4 сая төгрөг игээд хэлсэн. Ингээд би чинь яаж байгаа вэ гэхээр 2 ресторант өгн те. Таад манай очиж үзэлтэйгээл очиод гейт тав дээр очиж үзсэн сте те. Нөгөө гейттэй өдөр жоохон голөгтөөд байсан бол гейт тав дээр очиж үзэнгүүт шал ургаад байхгүй оронгууд ингээд ресторан те. Нилээн үзэт ресторан. Юу илээ гэж бодохоор оронгууд пенз зардаг. Тэ? Пенза ингээ холбонгуудаа заалны саунд системтэй холбогддог. Хүнд амьд бензин өгдөг. Хоолнд дэжгүй. Галтгаар орнгууд гэлцэл Европ стандарт. Гарч байгаа хоолнууд мангар гоё. Тэ? Орчин тойрон яг юм cozy юм гаднытай юм зэвэн газар те. Дуурал бүх юм болцсон. Амар гоё VIP рүүтэй зогсоолтой юм гоё газар болчих жоо. За ингээ нөгөө чинь 4-5 сая хийдэг боллоо. Борлуулалтанд дээшлэлээ те. Ингээд явсан дараагийн хамиг би нэг ч газар зараар олоогүй байхгүй юу. Ингээд хөөцөлж жоод олсон. Санийхыг бол яг зар дээрээс би анхаарч ирсэн. За тэгээ gate 6 гэдэг нь болохоор Black Pearl анхны одоо бас fine dining газар байсан. Тэр нөгөө төгжээтэй нэг жил гарсан 2 жил болцсон. Би хараад мөрөөдөөл яваад байдаг гэсэн. Тэгээ тэрийг очоод би өөрөө хүсэл тавьсан. Араас нь жил хөөцөлцөө таньж мэдтгүн одоо нөгөө Петрост байдаг учраас дарга цэрэгнэр нь яриулал те. Энийг л би явмаар ингээд хөөцөлцөр байгаа л нөгөө чинь бас нэг тэр түрээсийн орлогоор тэрийг нэг хариуцлагагүй хүнд өччихснээс те чаддаг хүнд нөхчил гэдэг баталтай газар байгаа шүү дээ. Тэгээ захирлуудтай ярьж байгаа бас нөгөө санийх амиг очиж танилцуулах чинь нүүр бартан байгаа даа. Манайх юм 2-3 юмтай бас те. Ийм борлуулалттай тавиад ажилчтай. Тийм үү? Тэр чинь арай өөр болчиход шүү дээ. Бидний борлуулалтын тоогоо үзүүлж бүх юм үзүүлээ. Бид нар ийм газараа. Тэгвэл тийм манайд бас нэг юм сүлжээ ресторан орё гэдэг санал байгаа. Тэгтэйгээл бас нөгөө тайлталмал гэж ярьж байгаа. Би бас жоохон тодорхой хэмжээний нөлөөтэй бас хүмүүс таньж байгаа учраас те. Тэгээ үзэлж байгаа гейт 6 авсан. Ингээд манай бизнес бол утгаараа 3 юмтай. Ингээд том юмтай ингээд Аз хоолтой, Европ хоолтой хүмүүс бодож эхэлж байгаа гейт рүү гэдэг ясаг хөрөн концепттэй гэдэг байсан бол те. Хүн чинь анзаарна шүү дээ. Эн чинь нэг chain mega энэ 4 байдаг, энэ 5 байдаг. Нөгөө нэг лого ч яваад шүү гэд хүн бодож эхэлнэ шүү дээ те. Тэгээ гейт рүү анх нээчээ би нэг сэтгүүл дээр өгсөн ярилцлага би сая харсан. Яг л ярьсан тэр тэнд ярьсан номоор л явж байгаа юм л аюу гай. За ингээд 3 жилийн дотор одоо 4 жил рүү орж байна тийм ээ. 3 жилийн дотор гейт 7 ч бас адилхан. Элегансгийн 20 жил болж байгаа рестораныг би энийг авчруулах үйдэ гэж их нэртэй ярьдаг байсан. Түрээслэхгүй манайх удахгүй нурах гэж байгаа гэдэг би захирал руу очих гойсаар байгаад. Гэхдээ нуртал нь ажиллаж болчих гэсээр бол гейт 7 нээсэн баг. Тэгээ одоо 4 жилийн хооронд хич ийм олон салбартаа 100 гарсан ажилчтай ингээд болчиход байгаа. Тэгээд манай дээр орох юм бол түрүүний хэлдэг нөгөө юм гейт болгон хүнийг өөрөөр орчинд аваад чаа концепт нүгээс ойлгомжтой шүү дээ. Аялал гэдэг бол дэлхийд дээр хэний ч одоо хамгийн дуртай зүйл. Тэгтээ хүн аялахын тулд маш их нөгөө зөвхөн Монгол хэлтгүү те. Амралтаа аавна, мөнгөө зохицуулна, төлөвлөгөө гаргана. Маш их юм болж иж онгоцны бодлол дээр очих ажил орно те. Мөнгөтэй хүнд бол тэрний чухал биш гэж магадгүй. Гэтэл бид нар онгоцны бодлол дээр 3-4 цаг очлол бас хэцүү те, бас стресстэй. За тэгэл яг гейтийн үүдэн амжаад ирэн те. Нэг хэдэн минутын дараа ч юм уу нисэх гэдэг нь шүү дээ. Тэр мэдрэмж амар гоё байхгүй. Чи гейтер орлоо чамайг шинэ экспириенс өгдөж байгаа. Зарим хүнийх нь хувьд бол бүр шинэ амьдрал өгч байгаа. Яг тэрнтэй адилхан манай гейтүүдтэй одоо Улаанбаатар стресс төгжээ, амьдрал стресстэй байна, ажил дээрээ асуудалтай байна. Тэр болгоныг даваад гейтер ирэхээр тийм гоё мэдрэмж авдаг байгаасаа гэдэг утгатай гейт хийцэн. Тэгээ орж ирэнгүүт нэг юм хүнд өгж байгаа мессежүүд нь яг тийм байдаг байхгүй. Collect beautiful moment гэж байдгийг, all we have is now гэдэргээл те. Airplane mode on, enjoy life те. Одоо тиймэрхүү агуулгатай юмуд байдгийг. Нөгөө airplane mode on болохоор хөнгөлдөг гэл нэг хадаад явдаг гэсэн тэрнтэй адилхан.
За тэгэл нөгөө хан дээр байгаа зураг мураг гэх тий. Одоо жишээ нь нэг юм DSP хавтантай бэлэн ширээ тий. Нэг юм табо хэмэл сүвнэр нэмэ тавьчихсан. Хан дээр табо зураг мураг үлгцсэн байхаар яг хүн тэгэл нэг ерөөд нь хаартдаг гэсэн тэр бол надад нэг хурамч мэдрэмж өгөөд идэх байхгүй. Тэр нөгөө миний нөгөө деталь гэж яриад байгаа нь хүн анзаарах албагүй. Түрүүний нэг бүр анх ярьдаг шиг ширээгээ би тэр гараараа сэтгэл хийж ийсэн модон ширээ ингээ хүн хүрэхэд энэ мэдрэмж нь өөр. Хэдэн түрэх шал өөр байх хэвээр. Тэгэхээр манай ширээнд яг ингээл нэг одоо хуучрах тус мохой болоод байгаа байхгүй. Яг юм модон ширээ байдаг. Яг урд нь амьд цэцэг боддороо таны уртлын агарыг сэвшүүлж байгаа. Нэгдүгээр нь хоёр дахь нь гоо зүүн мэдрэмж танд өгж явах хэвээр. Яг тэгвэл тэр амьд тийм гоё ногоон өнгөтэй одоо юу гэдэг тийм. За тэгвэл хан дээр байгаа зураг би одоо зурагчдаас нэг юм одоо манай мундаг зурагчд байгаа те төшөө хөшгөөс ингээд зургийг худалдаж авдаг. Тэр чинь албан ёсны дээр оюуны хүний өмч те тэр бороо орсон гоё Улаанбаатарын зураг байж болно те. Юу гэдэг шөнийн Улаанбаатарын зураг байж болж байна. За чоожин дээр чинь одоо би те нэг яг хүндэлж явдаг артистээрээ хэлээ л те. Яг энийг бид нар сүмийн хажууд байгаа учраас бид нар бас энэ газараас тийм хүндэлтэй байлгаж концерт ангис ингээл яг тэр нэг юм өөрхөн төрлөөр зурулж аваа л те. За тэгэл одоо энэ тэнд зүгээр юм гоё өөрхөн бодож явдаг хүнд өгөх гээд байгаа мессежтэй үгээ ингээл жаазал маслал те. Зохиож бохоод өөрөө фотошоптод тавьж мавцсан. Тиймэрхүү. Яг ингээд анзаарах юм бол амар олон жижиг сэж деталь байгаад байгаа. Одоо орох юм бол яалч анзаарах юм байна. Тэрийг би хэлээд байгаа нь болохоор visual experience гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр айгуу чухал. Бүр гоё жишээг үйлээ шүү дээ. Би 0-д нэг зураг тавьсан. Усаагаар ингээд шигээ зогсож байгаа. Зураг манай гейт зураг дээр бол ингээд 3 эмэгтэйгийн зураг байт. Амар секси 3 эмэгтэйгийн зураг байт. Зураачин зурсан юм уу? Үгүй тийм зөв фото зураг. Зүгээр би Shutterstock-оор худалдаж аваад жааслаа тавьсан. За. Тэр нэр шигээ зогсож байгаа юм ч гэсэн айгуу тийм чухал байхгүй. Одоо 5 дээр чинь ингээд life is like a dick, sometimes it's up, sometimes it's down, but it won't be hard forever гэдэг байхгүй. Бос нь буунд гэхдээ хизээч хатуугаар байхгүй гэдэг үг гэдэг байхгүй. Гэгшүүчэн зөв ингээд жижигэн деталь аюух байдаг. Тэгээ энээр гоё юм ингээд эрэхтэй 0 дээр ингээд би 4 эмэгтэйгийн зураг алдартай зураг байдаг байхгүй. Хүн болгон шигтэй энэ зургийг хараасаа гэж доод тэрийг байрлуулдаг байхгүй. Тэгэд нэг манайд арга хэмжээ болоод манай Playtime нацгах ирсэн. Тэгээд зогсоод MC хатын зураг өгч гэж гуйгаад тэгээд тэр Америкийн алдартай зурагчны тийм зураг байдаг байхгүй. Тэгээд тэр зургийг худалдаж авсан. Тэгээд хан өөрөө мэдээ мөнгө шилжүүлж игсэн. Над одоо тоог нь хилээд яг маш их мөнгө өгсөн. Тэгэхээр нөгөө яхаа тэр өмнө шийдсэн хүмүүсд юу гэж бодож ирсэн мэдэхгүй. Яг хүн тэр миний юмыг тэр миний тэр деталь гэдэг юм хүн тэгээд мэдрээ те. Тэр гооцоо мэдрэмж эсвэл юу гэдэг. Тэр амар гоо чухал юм билээ л те. Тэр надад амар гоо санагдсан. Зүгээр тэр амар хөнгөлтөө нэлийн үнэтэй худалдаж авсан. Тэгээ ахвал өөрөө бас тэр хүний гооцоо мэдрэмж тэр хүний мэдлэг бас гоё байгаа байхгүй. Тэр би маргааш мөнгө дүнг ороод ирч хүү юу илээ гээл миний тосолжсэн мөнгнөөс 3-4 хийх мөнгө. Тэгээ 0-д тавьсан зургийг манд гэж авч байгаа шүү дээ. Амар алдартай зурагчтай тийм амар яг хүн харуулгай зураг гэж хэлэхгүй. Гэхдээ амар юм амар сонин тийм өгдөлтэй зураг байдаг байхгүй. Simplifying investments. Одоо ингээд 4 жилийн өмнө таны эхэлсэн бизнес өдрийн орлого нь 500 мянга байсан. Одоо ингээд өнөөдөр бол бараг 50 сая тий. 45-аас 50 сая гэхээр 100 дахин өссөн бизнесийг 4 жилийн хугацаанд бий болох одоо нууцсан таны ярианаас ингээд сонсохоор чин сэтгэл мэдээж нөгөө багасаа л байсан юм сэтгэлээсээ ханддаг зүйл бай. Хоёр дахь нь яг энэ detail буюу юмны нарийн тэр чимэглэл жижигхэн юмыг хүртэл жижигхэн гэж тоохгүйгээр ач холбогдол өгдөг. Энэ танай бизнесийн бас амжилттай яваа нэг нууц юм байна гэж ойлголоо. Одоо ойлаа ингээд бизнесийн үнэхээр гоё юмнуудыг ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо бизнес хийхэд хэцүү нь юу байгаад байна? Хүндрэлтэй зүйлүүд байгаа. Та магадгүй 4 жилийн хугацаанд зас болоод өгье зүгээр ингэж яснаас ийм бизнес одоо хаачи зүгээр мөрөөрөө амьдрич гэдэг юм нэг burn out болсон юм уу? Бууж өгөх тийм момент байсан уу? Байгаагүй тий. Гайгүй юу? Гайгүй. Тэгвэл таны мөрөөдлөөр нь амар өвчтэйсэн тий. Би ингэж бодоод гэр бүл их нэртэйг ингээ янз бүрийн асуудал үүсэж байгаа шүү дээ тий. Тэнд дэр ингээ хүлээн зөвшөөрчвөл амар юм билээ одоо ингээд тий. Би угаасаа энэ үнийг өөрчилж чадахгүй. Энэ үний энэ цан чанарыг тий. Яг тэрнтэй адилхан мөчнтэй чи ч гэсэн энийгээр хүлээж авчих тий. Одоо угаасаа битээр ингээд төм маргаан гарна. Битээр ч угаасаа ингээд төгс байхгүй тий. Одоо хүүхд ч яг адилхан тий. Хүүхдүүл ингээд хүүхдээ төгсвөл гэж байхгүй. Миний хүүхд алдаасаа гэж бараг гоё байгаад харин тэгж бодох шиг тий. Тэрнтэй адилхан бизнесээ би яг анхнаасаа тэгээд амар их зовлонтой ингээд амар стресстэй байгаа шүү дээ. Чи төмөн зовлон нэг салбар маань шатлаа шүү дээ. Айлын байшин шатан галдлаа шүү дээ. Бөө юм болсон шүү дээ. Галтгон шатаад.
Тийм ээ. Нэг салбараар жоохон хамгарч ирсэн. Амар ноцтой асуудал байхгүй. За тэгээд нэг хүүхэд биш дээ бүр амиа орлох гэжсэн. Чи боддоо. Тань ажилтсан юм уу? За. Бүр crazy юмнууд Ажлын байран дээр юу? Crazy юмнууд тохиолддог заяа. Амар юм. Гэтэ ер нь бол ингээд угаасаа энэ бизнес гэдэг бол төмөн зовлон тулгарнаа. Ялангуяа ингээ хүмүүс зөндөө шантарна. Гэтэ миний бизнес бол саяны хэлж байгаа амар олон детальтай. Деталь болгох асуудалтай. Энэ олон зовлонгууд тулгарнаа. Одоо өнөөдөр ингээд маргааш зовлон өгч байгаа да. За ямар зовлон байгаа бол асуудлыг шийдэе та гэдэг утгаар тий. Би ингэж хөнгө хүлээж авахгүй бол энүүгээрээ би ер нь тэрх юм байна явна да. Тэгээ угаасаа асуудал байна. Тэрийг одоо гоё өвтөг шийдэл явна. Энэ асуудлыг дараа нь яаж гаргахгүй байх вэ гэдэг. Одоо тэр бохор бүглэрх ёо галзуу цай тийм амар ностой асуудлууд байгаа. Өвлийн хүүдэн тий. Тэгээд ингээ ихсэн нөгөө нэг асуудлууд чинь сүүл рүү аяга нэг хүн ингээд өөртөө ингээд тий. Угаасаа л энэ туулгарна гэдээ ойлгуулаад тэрийг хүлээн зөвшөөрөө тэрнтэй ноцлолтоо сурчлаа тэр аяга тийм өөртөө амар. Одоо стресс багтай байх юм боломж бүрдчихэд байгаа. Тэгээд ийм бол асуудал хүлээн зөвшөөрч учраас дайггүй. Гэтэ энийг би хувийн барьж байгаа. 50% асуудалтай 50% амжилттай тэнэг үстэй тий. Тэгэхээр 80% нь гой болоод 20% асуудал байж ялах гэсэн гэдэг тийм одоо философитойгоо тэрүүгээр би аюу яваад байгаа хгүй. Гэтэ би 20%-ийн зовлонгоо багасгах гэж оролдохгүй. Угаасаа чинь хүний асуудал гарч ин тий. Янз бүрийн асуудалтай хүмүүс орж ирнэ, хулгай зэлхий гарна. Одоо нариун цэвэртэй холбоотой асуудал гарч ирнэ гэл. За энэ олон асуудлуудаа ингээд одоо бол амархан шийддэг болсон заяа. Ингээд дүгнээд үзэхээр энд нэгэн хамгийн том асуудал нь төрийн даагамт. Энэ асуудал бол одоо яг нөгөө бусад асуудал дээр ёс зүй гэдэг юм тийм шудраг тийм юмд миний хувийн итгэл үнэлтэд орохгүй гадаг алдахгүй гадаг тийм. Нэг бохор бүглэрээ зүссэн мөнгөөр шатчих штэ яг тийм шийдэл ингээл дуудаал те юу гэдэг те гал гарлаа яг те нийлээд дөрөв хохирлоо. За сая нэг салбараа гीच 9 хаас нэг жоохон болж үзэхгүй. Яг бизнес тим байдаг штэ. Гэтэ overall болоод байгаа юм чинь. Хамгийн хэцүү төрийн дар амар тамтай. Энэ нөгөө угаасаа тэр новшнууд те гээд ийм байдал үүсгэр над тэр амар хэцүү тийм нөгөө миний нэг доторх хүн рүү ингээд байлддаг. Би очиод бүр хараагаад элбийн хараалаар хэлээд нүүрлөө нөлөмхсөн гэж тийж боддог. Тийм тэр жоо хэцүүдэг. За адаглаад мааныг салбар тусгай зөвшөөрлөө штэ тий. Оффстой ингээд хажуудлаа ойрхон оффстой тэгээд түгж оройвчээ. 5 дахь өдөр бидний хамгийн өндөр борлуулалттай саяхан цагтааны орж ирээд тусгай зөвшөөрлөө үзүүлж. Яг нь ном журамд бол ил ингэж яаслаа тавих хэвэл. Гэтэ маа тек тийм боломжгүй байхгүй юм жижиг нэг юм аа. Яг та хүн зүйлгээд бэлэн хажуудаа оффстой байж болно штэ. Гэтэ бид нар хариуцлагатай компани байхгүй. Бид нар баар биш караоке биш. Монголд хамгийн их байгаа газар штэ тий. Караоке, стрип хоёр байгаа штэ. Нийгмийн сэтгэл зүй юм байгаа учраас энэ хоёр болоод байгаа байхгүй. Нэг тусгай зөвшөөрөл ховор штэ. Тусгай зөвшөөрөл байхгүй. Тэ? Цагтаа арахлал ахвал өгөөл ингээл явж байгаа. Хамгийн харамсалтай нь чи бод. Чи 5 дугаар сургуулийн нэггээр яваарай. Ирээнд явж байгаа юм санагдана. Ланжола мэн, Малатан, Солонгос улсын газруу тий. Монголчууд бараг сүүл рүү ирээн боллоо штэ. Татвар төлөхгүй. Бага хэтүүд ажиллаж тий. Байр төрөслөл өгч. Нөөт өгөхгүй. Тий? Яг энэ зах зээлийн өсөлтөө гэж ярил ийм байх л байна. Гэтэ тэд нар яаж ингэ болгоод байна гэхээр тухайн юуныхаа цагтаа тий юмтай зохицуулт хэл гэсэн үг байхгүй юу? Тохироод шүү дээ. Тохироод байна. Шууд тусгай чи бодлоо. Чи тэр жижигхэн газар диш вошер байхгүй шүү дээ. Диш вошер авахгүй чи тусгай зөвшөөрөл авахгүй шүү дээ. Диш вошер чинь тэр тий одоо амар чухал одоо ариун цэврийн наацх юм байхгүй. Тэгэхээр тэр чи ямар тусаар ямар хоол хийж гэж бодож чинь тэрийг тий арга байхгүй. Гэтэл чи маань салбар галтгоонд ороод харалтаа маань салбарыг тий. Нэгдүгээр бид нар хариуцлагатай. Бид нар транс туснаас саллаа. 3 дахин хүнтэй тус хэрэгжилж байгаа бид нар. Транс тус бол хүний эрүүлэнд ялангуяа залуучууд амар хохиролтой учраас бид нар транс тус хийж байна. Нийгмийн хариуцлагатай бид нар сайн хийж. Нийгэмд нөлөөлсөн бид нар маш их ажлууд хийж байгаа. Би арх дарсны соёлыг танилдаг тий. Цагдаагийн байгууллаас над руу одоо цагдаагийн ерхий газраас байнга ярьдаг. Би ямар ч үн төлбөр авангуутай авалгүй тий арх сургуулийн дагуулж байгаа л ингээд усаар үйлчлэх хэвээр бүгд хийж байгаа. Бэлэн ус байгаа. Маад арх зарагддаг. Дан софтвер маань асуудал гардаг. Яг бол залуучууд шүү дээ. Бид нар өөрсдөө ч архитан согтурах юм дэмждэг манайх. Хариуцлагатай газар бид нар соёл зарж байгаа. За нэг имжлэг хийх гэсэн та яагач би дэмждэг. Манайхаар дуртайгаар дэмждэг тий. Эргээд яадаг вэхээр байнгын дарамт. Одоо бараага битүүнжил. Бид нар ганц борлуулалт хийдэг өдөр шүү дээ. 5 өдөр. Тий. Ямар их дарамт. Амар зов. Би тусгай зөвшөөрөл бол одоо хүлээн зөвшөөрөе тий. Хулгай хийж байгаа. Тусгай зөвшөөрөл нь 70 байсан хэдэл. Маргааш тайлангаа бариад ирмээр. Йоо ямар хэцүү бэ би бизи шүү дээ. Би Сүхбаатар дүүрэгт хийж байгаа юм. Сүхбаатар дүүрэгт би хэдэн хамтдаа шийддэг төслөөр хэдэн шийд цаач гэж бодно. За. Тэ 10 хэдэн шийд цаач болно шүү дээ. Хүүхдүүдийн тоглоом хэлбэр өөрийнхөө сайн дураар.
Тийм ээ? Би дүүрэгтээ ингэж нэлээд оруулж ш, тийм ээ? Чингэлтэй дүүрэгт хэдэн шийд засчих гэсэн гэж бодно. 20 шийд засчих болж ш. Тэ? Харамсалтай тий. Манайх дараа нодлон 500 сая төгрөгийн татвар төллөө гэд баярыг бичиж ирж байгаа тий. Хариуцлагатаар татвар төлж ш. Тийм ээ? Тэгээд би ингээд амар шудраг байгаа мөртлөө энэ төрлийн дарамт бол галзуу амар галзуу. Тэгээ одоо ингээл тэгээ би ингээд нөгөө яг санийх тэр ингээл амар тэрдэг дотор тэрдэг. Тэгэл гаргалгаа нь ерөөс амар аргал надад аргал тий одоо тохир хахуул тохир. Тэгвэл би тэр энэ нэг балиар нэг системийн нэг хэсэг болчих жоох хүссүүсэв. үнэцүүл тэгээ зөрчилдөх гэдэг шүү дээ. Би энэс зөрж тэрсэлснээс болоод би гавлуулаад явчихсан байхгүй. Цагдаатай тэрсэлтэд. Амар харамсалтай заяа. Тэр орж ирээ шүү дээ. Тэгээ одоо би сүүл рүү одоо ингээд лайв ч юм болж тэрийг одоо яг тий дийлэхгүй байх юм. Би яагаад дийлэхгүй. Тэгээ одоо миний эцсийн гаргалаа бол те. Одоо тэгэл яг тэ нөө түрийн завлангуудтай адил хүлэн зөвшөөрөхөр үн зүйлтэй зөрчилдөөл те. Тэр нь бол яг чиний асуултанд хариулт бол яг хамгийн хэцүү нь бол энэ. За. Одоо зөвхөн манай бизнес гэлгүй бүх бизнес төр толгорч хамгийн зүйл сүм чи тусгай зөвшөөрлөд 9 ирүү шүү дээ. 9 ирүүдээ боддоо. Бүр ингээд бүх юм ингээд цаг нартай амар бөө юм болж иж авч байгаа заяа. Би бизнес оруулаад хариуцлага хүлээгээ те. Одоо өөрөө те одоо борч зурхаар ингээд явах гэдэг шүү дээ. Төрөөс тусгай шүү. Гэхдээ яг ингээд маш олон бизнестэй харьцуулах бол манайх бол галзуу хариуцлагатай бизнес байхгүй юу? Галзуу хариуцлагатай. Тэ? Одоо зөндөө манай адглал транстус гэдэг бол супер хариуцлага шүү дээ. Хүн зардлаа нэм байж транстус биш тэ энгийн одоо тийм транс биш тос тийм авч ин гэдэг чинь тэ. Амар том хариуцлагагүй бол цагдаагийн тусгай зөвшөөрлийн асуудал татварын асуудал бас байгаа тийм. Оо татварын дарамт. Тэ яг бид нар татварын асуудалгүй харьцангуй одоо яг тэ тэр тэгвэр доор идэж байгаа. Гэхдээ бид нар төлөх ёстой л гэж үзэж байна. Татвар төлөх төрхнөө нөхөн татвар яг би бол эндээ бол яг тодорхой хэмжээнд бас proud байгаа. Зарцуулалт нь буруу байна ойлгож байна. Тэгээд татвар бол номоор нь төлье. Яг энэ дээр тулгарч байгаа асуудал нь хүүхдүүд нийгмийн дадлал болохгүй гэж. Татвар бол би ингээд номжур маань ингээд ашгаасаа ингээд олж байгаа юм бол хүн төлөх ёстой. Нийгмийн дадлал ингээд өндөр төлж бол амар хэцүү. Ажилтан амар өгч байгаа компани өгрөд байгаа. Энэ ер нь бол яг тэр нөгөө нөт мөтөөс илүүтэйгээр нийгмийн дадлал багасчвал одоо манай бизнест бол маш их хэрэгтэй. Жишээ нь одоо том борлуулалттай ч гэсэн цөхөө дүн ажилладаг бизнес байдаг тий. Тэр бол дайггүй байхгүй. Манай болохоор ч амар их ажилладаг байхгүй. Нэг салбар дээр ч одоо 20 төвхт ажиллана шүү дээ. Бүгд тэр цалингийн зардалж галцсан шүү дээ. Сар болгон 100 хэдэн сая төгрөний салин өгнө. Тэр хэмжээгээр нийгмийн дадлал төлнө. Нөгөө хүүхдүүд чинь ажиллахгүй шалтгаан би төлмөөргүй гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар хол зурчдаг шүү дээ. Тэгэхээр амар хэцүү ёо. Тэр нэг тэр хүүхдийг ажилуулчмаар байдаг. Харин тийм нийгмийн даатгалаас том асуудал. Нөгөө бас түрүүний хэлдэг газрууд чинь тийм нийгмийн даатгал төлөхгүй ажиллаж байгаа шүү дээ. Дүүн мөнгө хэрэгтэй нийшээ ажиллах гэж байгаа юм. Тэр хүүхдийг нийшээ ажиллуулж өөртөө ажиллуулчмаар шүү тийм. Тэр стай авчихсан. Тэгэл би нөө хайртай хүүхдүүдээ тэгэл алдчихдаг байхгүй. Нэр залуу хүүхдүүд чинь 300 мянган төгрөгийн салин зөрөө их биш үү? Сая 500 авч байгаа цөөгч тийм ээ. Татвар төлөөд нэг сая л авна шүү дээ. Сая нэг зүйл авна шүү дээ. Тэгж ягаар шууд сая 500-аа тэр чигээр авчвал тэр хүүхдүүд хамт өнөө шүү дээ. Тэр хүүхд бол bullshit байгаа байхгүй тэр мөнгөн тий одоо юуны хүүхд айхтар болсон тэрийг мэдж байгаа учраас тэр үед бол ингээл ёстой бид нар тий энийг авч та байрны зээлэнд орно гадагш явна. Одооны хүүхд ерөөсөө өнөө маргаштай мөнгө хэрэгтэй. Та ихэвчлэн ер нь жинзи үеийнхэнтэй ажиллаад байгаа. Жинзи дундаж нас нь 24 шүү дээ. За ер нь жинзи үеийнхэнтэй яаж та зогсож ажиллаад байна? Асуудалгүй. Тэгэл одоо тэр яг түрүүнийхтэй адилхан нөгөө арга барил мэрл гэж байхгүй. За. Жишээ нь ингээд би одоо нэг хүүхдтэй ингээд харьцдаг байхгүй. За. Тэр хүүхдтэй ингээд дээрээс харьцаад эхлэхээр миллениал жинзи ихэр бодлоо болчихно. Захирал ажилтнаар бодлоо болчихно. Зүгээр яг л нэм нэг төвшөнд л харьцчихаар ингээд бүх юм болчих. Яг чин сэтгэл гаргачаар. Энэ хогийн бацаан байна да. Энийг ер нь ажиллуулад яах гэдэг хандлага гаргачаар их муухай. Яг хүн гэтгэр утгаар нь хандаал одоо empathy гэдэг тэргээр л хандчихаар энэ хүүхдийг яаж сайжруулах вэ? Бас нэг манад ажилласан нэг жоохон сурчаасаа гэдэг ямар ч попур байхгүй жигнэсээ тэгж бодоод явахлаар л гой үр дүн гарна. Зарим фейлдэн гэхдээ нөгөө 80 орч. 20 онц хүүхдүүд байгаа шүү дээ. Тэг янз бүрийн шалтгаанаар гарч байгаа хүүхд байж байгаа. Мэдээж манай компани төгс компани биш. Хүмүүс ажиллахыг хүсэж байгаа. Очлоо байж байгаа шүү дээ. Гэхдээ асуудалтай дэнчүү хэрүүл маргаан тэр те дарамт шал зөндөө юм болно. Нэг сая өдрөлх маань ажлын ганц хоёр охины маань бас жоохон өдөж оргоос юм байсан те. Тэр ажиллуулсан боловсон шүү дээ. Гэдэг ч юм уу иймэрхүү асуудал зөндөө гардаг. За тэгэл одоо хүмүүс хүүхдүүд намайг юу гэж бодож болно шүү дээ те. Pop гэж бодно уу одоо сайн гэж бодно уу те. Ямар ч байсан бол би нэг
энэ компанид ажилласнасаа нэг 2 3 сурчаасаа гэдэг утгаар хүүхд болгонтой л ажилт. Одоо цаашдаа их болохоор нь яах юм байгаа мэдэхгүй. Атглаад одоо хүний нөөцийн ярьцлага хийсэн ч гэсэн би заавал уулздаг байхгүй. Заавал цаг гаргаж уулзаад эхлээд нэг хүүхдийг өөрөө уулздаг байлаа. Зааханд ах нь чи өмд зарж байгаа ч өмдөө мэдэн штэ одоо ийм стресстэй төрөхгүй өмд одоо юу гэдэг ийм загвар гэдэгтэй адилхан. Чи ажил орч хүүхд мэддэггүй байхгүй. Хүний нөөц мэдээлэл өгсөн ч гэсэн манайх экспириенс зардаг гэдэг мэддэггүй. Үйлчлэгийн салбар бол үеднийх хол зардаг пивний газар манзралдаг ойлголттой гэж. Гэтэл чамд ярьдаг миний сайн бүх юм би тэр хүүхд хэлж өгдөг байхгүй. Санийг бол урт ярина штэ. Гэхдээ би залхуурахгүй хэлж өгдөг байхгүй. Яг бол миний өмнөөс тэр юм зарж байгаа ч гэсэн. Тэрийг аханд маш сайн ойлгороо. Чиний ур чадвар мадар 55 дахь асуудал. Гол нь аханд тэр хүнийг те яг энэ юу яаж байгаа л утгаар хандаа те. Уух муух юм ингэдэж шүү те. Апсайлан гэж юм байдаг. Хэрвээ яагаад стандарт гэж байгаа вэ гэхээр энийг ингэчүүл энэ бүр болчдөг байхгүй гэдэг яг хүүхдэд зааж өгч юм шиг заадаг. Сүүлийн үед амжихаа болоод сарда 2 сарда ороогоор аягүй хөлчөд болохоор нэг хүүхдэд сэтгэл гаргаад би ингээд заачхаад нэг хүүхд гарцсан байдаг байхгүй. Тэр сүүлийн үед бол яг энэ юм яаж явж байгаа вэ гэхээр миний өөрийн нэг сургалт маяг юм хийчихдээ. Тэрүүгээр нэг одоо шинээр орсон хүүхдүүдийн заримдаа нэг 5 хүүхдэр, заримдаа 10 хүүхдэр, заримдаа нэг бараг 20 хүүхдэр жоо бодчих юм бол тэр хүүхдүүдийг яг суулгаж жаад яг өөрийнхөө бизнесийн хаана хүрэх гэдэг хаанаас эхэлсэн гэ саяны бүх яриагаа ярин заяа. Яг тэгвэл тэр хүүхдүүд мэдэх хэрэгтэй. Тэгчиж яг юу зарж байгаа мэднэ, ямар компани гэдэг мэднэ. Тэгээд давхар нэмээд нэг жоохон сургалт орчтой. Одоо үйлчлэгээний basic юм сургалтууд орчтой. Гэтэ сургалт гэхээр нөгөө нэг юм бүр таашлал тий 5 санж байх хэвээр 2 санж гэдэг тийм аргагүй. Ямар ч байсан Батнус гэдэг яагаад юм чухал юм хүнтэй харьцаа тэр одоо хиллэг зогсолтой эдгээр ямар чухал үйлчлэг гэдэг шиг ярина яг юу юм уу ингээл те. Тийм байна. Гэтэ манай гейт бол супер гоё үйлчлэгтэй газар биш. Супер гоё хаалттай газар биш. Нэг олон ингээд яг бодитоор ингээд олон газартай харьцуулахад. Гэтэ аль аль нь бол маш шудраг газар л гэж одоо хэлнэ шүү дээ. Яг алтан дундж байгаа байхгүй. Алтан дунджаал бариад яваад байна. За ярианыхаа төгсгөлийн асуултыг танаас асууя. Одоо түрүү нөгөө шийд сольж ийн гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр та ер нь ийм нэг нийгмийн идэвхтэй хүн гэдгээр чинь одоо бас хүмүүс нэлээд мэднэ. Тэгээ value сам мандлуу чинь та бас нэлээд нийгмийн идэвхтэй одоо улаанчлуудын хогийн цэг дээр толгуурлаж тэнд одоо ажиллаж амьдарч байгаа өнчнгөрөөсөн хүүхдүүдэд боловсрал эрүүл мэндэд анхаарч байгаа одоо гадны 2 хүн ирээ байгуулсан сан шүү дээ. Тэгэхээр та энэ их ажлын хажуугаар нийгмийн сайн дурын энэ ажил хийснээр энэ дээр яг ямар амьдралын ямар утга учирыг ямар гоё кафег мэдэрдэг болохоор та ийм ихтгэл үнэмшилтэй ажлын хажуугаар хийгээд идэм бэ. За нэгдүгürt түрүүний нөгөө карма үйл явдал те. Одоо би ингээд сошиал дээр аягүй яваад хар нөгөө монголчууд хамгийн хил амтай орно шүү дээ дэлхий дээр одоо те. Цагаан хил ам гэж байдаг. Би одоо ингээд сайхан машинтай боллоо. Сайхан гэр бүлтэй байна. Хүүхд мөхтэй би нуухгүй гаргацдаг те. Ер нь бол аюултай. Гэтэ нэг талаар хүмүүс нөгөө pop гэх навч илтүр хэлнэ. Pop гэн нөгөө батмөх гэх нэг ах байсан те. Батмөх гэн намайг те илтүр хэлнэ. Гэхдээ би бодоод байгаа юм нь одоо сая манай хин блэ нөгөө Эди Уильямс хэлж лээ шүү дээ те. Хэрвээ чи хийх юм бол who's gonna tell your story гэдэг те сошиал медиаг сайншлуул ингээд бид нар амар гой нөлөөлж болно шүү гэдэг юм хэлж байгаа байхгүй те орхон баяртай нэвтрүүлгээр байна. Тэгэхээр нэрээ одоо хүн болгон л хил амт танаслаа гэж залхуурах юм бол хин одоо яах юм? Одоо миний түүхийг ярих нэгдүгээр хоёрдугаарт бусдаар ингээд сайнаар нөлөөлөх боломж бол байгаа үстэй. Яг бодитоор тоогоо авахлаар амар олон гэр бүл салж. Гэр бүл амар тийм үнцэнгүй болцсон. Түн салах асуудал биш болцтой. Сингл амьдрал нь баг алдартай ч байгаад байгаа юм уу? Эсвэл ер нь одоо тэр аап байх мах чинь чухал биш болчиход шүү тийм ээ. Тэнгүүд одоо охтууд амар мундаг болоод хөвгүүд нь одоо би сүл зөндөө ярьсан да. Хөвгүүдийн боловсрол маш бага болоод. Тэгэхээр уул нь бол магадгүй зарим хүүхд намайг хараад рол модель хийж болно шүү дээ. Тэр утгаараа би ингээд би одоо яг миллениал одоо яг эд одоо 30 эдтэй бас амжилт ажиг амжилттай гэж тооцсон шүү дээ. Энийг ингэж явж байгаа юм чинь би энийг одоо бусдад нөлөөлөх зүйтэй. За энэ архины соёлтой энэ талаар хүмүүс үнэхээр мэдгүй байгаа учраас би энэ хүмүүс зааж өгье. Тэрнээс би дагахтай болъё гэж юу энийг хийгээгүй шүү дээ. Үнэхээр хүмүүс виски коньякч маад орсон хүмүүс ялахгүй байгаа юм чинь. Би энийг яг 2 дугаар ангийн хүүхд зааж өгч юм шиг заагаад өгч. Хүүхдтэй би зааж өгдөг. Миний амс би гэдэг те яг тэрийг яг гол нэг хэд юм л хийлдэг. За одоо би тэрийг уршаад хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр би арх одоо алкогны хэрэглэн дээр бол маш гоё соёлын үрийг тарьж зөндөө гоё юм зааж өгсөн шүү дээ. Тэрнтэй адилхан одоо сошиал дээр миний хийж байгаа бүгд л тийм нөлөөллийн маяг ажил байгаа. Нийгмийн ажил нь бол үнэхээр би одоо миний хийж чадах ажил юм чинь би энийг хийгээд өгдөг хэдэн ажил хийдэг байхгүй. Нэг нь аягандаа болоо гэж анх хийсэн. Аягандаа болоо нь бол байгаль орчны одоо нэг удаагийн хаягдл нөгөө дилтг болчиход байгаа. Хүн жил дунджаар 500 байсан одоо нэг хэд болсон мэдгүй чи баг ковидын үеийг судлаа штэ.
За ингээ дэлхийд даяар хог хаягдл дийлэх боллоо. Тэгээ гол нь бусад оронд яагаад гэхээр үйлдвэрлэлээд энэ аяга. Дахин боловсруулж. Монгол дахин боловсруулж чадахгүй. Сая колол нэг дахин боловсруулах юм хийлээ шүү дээ, тий. Тэгвэл бид нар шууд хайчдаг. Амар хаягдл. Хамгийн том асуудал нь энэ бол эдийн засаг тэрчдэг гадагш урсж байгаа байхгүй. Бид нар үйлдвэрлэгч биш байхгүй. Бүх одоо энэ олон convenience store, бүх одоо энэ манай ресторан тий бүгд урдаас авчих шүү дээ. Хэдэн тэрбум төгрөг энэ нэг удаа хэрэглэн урсж байгаа гэж бодно. Байгаль орчиндөө ээлтэй биш байна. Эдийн засагтай хортой тий. Тэгвэл хүмүүс өөрсдөө гэсэн аяхтай болчих юм бол өөрсдийн ингээ customize нэртэй аяхтай өөрийн гэсэн аяхтай болчих юм бол ариун цэвэр талаасаа хүнтэй талаасаа гоё юм байна. Хог хаягдл гарахгүй юм байна. Мөнгө хэмнэх юм байна. CS юу лээ? CS 300 төгрөг хэмнэлтэй. Кофе шоп 500 төгрөг хастай. Манайх бол 50 өнгөрүүлдэг. Гэдэг аягандаа улаа гэж төсөл хийсэн 10,000 гар аяг зарсан баха. Тэгээ яг хүмүүс бол бодтоор хэрэглээд бас нэг удаа татгалцсан хүмүүс байгаа. Бодтоо үр дүн байгаа гэсэн. Сүүлийн үед жоохон муу явж байгаа. Сэтгэл гарахгүй л байгаа. Хамтдаа шийдгээд 40 хэдэн шийд зассан. Зорилго нь бол угаасаа л миний гейтүүд хайжууд ингээд тоглож байгаа хөтө. Би бүр гейт дээр бөмбөг тавьдаг байсан гэж яваад тоо. Гейт та нар нэг батлан даалтай нэг үнэлгэж юм авчир тавьчаад бөмбөг ав тоглоорой та нар. Яг тэгвэл энэ сошиал медиа хөгжиж байгаа үед дээр үчнөө хүүхдүүдтэй стрессээ гараад тоглолцдог байсан. Утас байхгүй нөгөө гаргацдаг. Одоо хүүхд ингээл буглаа л стресс нь. Тэгээ ингээд сэтгэл зүйн маш их асуудлууд ингээд энэ төр үүсээд байдаг. Тэгээ нөгөө амиа нөгөө хүчин гэрэг те. Нөгөө нэг эморн гэдэг юм ч одоо модонд орчин те. Гэтэл бол эрэгтэй хүн бол уул нь тийм одоо маскулин юм байх л хэрэгтэй байхгүй юу? Багаас сууж явах хэрэгтэй. Охин найрна гэдэг чи одоо те юу чат мат боддоор ингээ эмэгтэй хүнтэй уулзаад найрах тийм чадвар. Ер нь ийм лайв амьд харилцаа гэдэг чинь амар чухал байдаг. Дээрэс нь энэ нөгөө нэг эрэгтэй хүний тэр гол одоо тэр тестостерон дааврыг ялгаруулах тэр бакмик болох асуудал биш шүү. Тэр мэрийг хөгжүүлэх одоо тийм гол юм чинь спортоор л гарч ирдэг тийм ээ. Одоо контакттай спорт монголчууд бол бүх амар хөгжүүлмээр байна, нөлөөлмөр байна. За яг тэ нэг төмстэй зогсож байгаа хүмүүс бол сакс тоглоно гэж бас учиртай шүү дээ. Мөнхийн зодтолд нь контакт бие биенээ шахан те. Жижиг булчин, ясны булчин хөгжиж идэд хөлөрдөг. Жох хөвгт бол те хожигдож шаарлах нь. Хожих сэтэл төрнө. Ялагдаж сурна. Амар хэм саксны талбайдар болдог те. Манай энэ супер тамирчид бүгд талбайдар л одоо саксны нэг юм ядарсан талбайдар л хөгжсөн байгаа шүү дээ. Орчин үед юм элбэг болоод хүүхд яадаг болсон бэхрээ нэг далийн шийдвэл тоглохгүй. Голоод. Миний шийд амар галзуухгүй юм. Тортой тасарцсан гоё шийд байхгүй стандарт. Тэн дээр хүүхд тоглоод байна. За тэгээ төр засагч нь одоо ялгаагүй төрний ярьдаг нөгөө юм төр засгийн асуудал учраас 85 сая төгрөг хаадаг баг. 80 сая төгрөгийн төсөв баталж саксны талбай хийдэг байхгүй. За нэг 60 70% завчиж байгаа хаад. Тэгээ нэг дэвсдэг шал ингээ ачаан дэвсчихэж байгаа шүү дээ. 3-3. Мэдээж тэр чинь сайн шал байгаа шүү дээ. Тэр чинь нэвтрэхгүй те. Хамгийн эмтхэн дэвсэж байна. Тэгээ нэг хашаа ороо байгуулад цэлло шилэн ийм самбар хийдэг байхгүй. Тэр одоо хүүхдүүд сахилахгүй те. Монгол хүүхдүүд сахилахгүй биш байхгүй. Дэлхийд тэрс сахилахгүй байгаа шүү дээ. Жижигхэн жолоо шийдэг тахарна. Тэр нь жоохон дөргөлдөг тахарч. Тэгээд тэр хагарцныг солихгүй яад бол тэр нөгөө олон нийтийн талбай чинь юуны өмч биш. Одоо сөх хариуцахгүй. Сэтгэлтэй хүмүүс гарч ижил хийхгүй болохгүй. Дээр үед хүмүүс гоё ээжээ. Орц сөхөө цэвэрлдэг те. Хамтдаа нийлээд шийд мэдээ засдаг байсан ч мэдгүй. Одоо бол хүмүүс бол амар аминчхан хаваачис навшин үзлэлт болсон шүү дээ. Тэгэхээр сайн нэг Лука гэж ярьж нөгөө хүн өөрөө хорооныхаа уралдаж эхлэе очисоо гэдэгтэй адилхан те. Би бол яг юм миний үеийн залуучууд ингээ нийгмийнхаа асуудалд оролцоосоо би шийд засна гэдэг нь зүгээр л би сакстай ойрхон учраас саксыг мэдж байгаа учраас баг мөнгөөр шийдээ те. Миний шийд 10 жил хэвтрэхгүй шийд байхгүй. Төмөр нь мод. Төмөр Монгол, мод нь Монгол. Колцон ятаас ирж байгаа. Торын ингээд зохио ингээд гимжээр шүлчиж байгаа төмөр гинжээр. Ингээ гагнчиж байгаа. Бүр 150 хэлтэй зүгдээ чуурахгүй тийм шийд байхгүй. Юу тэр нөгөө шилэн шийд. Завж байгаа байхгүй. Тэгээ ингээд хийж болж шүү guys. Тэгэхээр тэнд бас нэг хүн байгаа ч тийм. Хүүхдийн тоглоом энэ бас хийчих. Эсвэл одоо үед орцсав. Сүүлийн үед одоо мод гэдээ бас нэг гоё хийсэн тийм. Ер нь бид нар ингээ оролцох зөв юм байна шүү дээ. А тэгтээ бид нар нөлөөлөл хийх гэдэг байгаа болохоос биш би яг гоо зорилго нь бол мэдээж Монголын бүх шийдийг засах заяа. Бүх шийдийг бүтэн болгох, тортой болгох, гоё болгох. А түрүү нөгөө хүүхдүүд голоодаа нэгдэг шалтгаан шийд бүр байхгүй хүүхдүүд бүр ингээ хөргө өрдөлтөй зав ингээ тоглож идэг 10 жил хүүхдүүд. Ингээ самбаргүй колцоноор тоглож идэг зав тийм спорт байдаг шүү дээ. Ямар өрдөлтөй юм бэ те. А гэтэл жоохон том болцсон өсвөр насны хүүхдүүд болохоор наа чи мяа шийдэн шүү дээ бро. Тэгээ шууд тоглож тахгүй. Уцаа ч юм уу одоо биси ч юм уу. Гэтэ бүх шийдэнд гоё бүтэн байвал тэр хүн тоглоноо доо тийм үстэй. Тэгэхээр тэрийг бүтэн болгоод өгчээл гэдэг санаа. А дээрс нь тэр хүүхдүүд энэ чинь стрессээ гаргадаг байгаасаа сайн тамирчин төрөөсөө би бэлдэртаа хардаг байгаасаа тэртээ тэргүү ингээд нийгэм даяараа сагсан номер 1 спорт болсон шүү дээ. Бүх хоёрт болсон байх баг. Дэлхийд даяараа л баг амар тийм болж байна дөө сагсан мөнгөчтэй.
тоглоход хамгийн ойрын одоо юм боломжтой юм болж байна. Тэр утгаараа энэ төслийн хэдийг цаашдаа хийгээд ч явна гэж байгаа. Төрийн одоо энэ Нямбатартай дарагтай уулзъя гэж байгаа. Нэр миний шидийг 2 хийсэн модон бүх бүтэн шидийг нураагаад нөгөө шидийг тавьсан байгаа байхгүй. Яагаад гэж байгаа гэсэн чинь төсвийг баталсан байсан бид нар гэж байгаа байхгүй. Come on тэгээд одоо миний тэр шид хайцсан. Хайцсан. Нэг гэр оролны айл яшаал гэж байгаа байхгүй. Тэгэхээр амар сонирн байгаа зү тий. Тэгээд одоо миний хийсэн шиднүүд бол үнэхээр тоглоход ямар гоё гэж бодно. Тэгээд би өөрөө мөнгө гараад манай компани боломжийн ашиг болж байгаа шүү дээ. Хийгээд 40 шид хийж болно. Гэхдээ би заавал одоо компаниг оролцуултыг булан дээр нь компани логог тавьдаг байхгүй. Энэ манай миний лого одоо нөгөө сагсан бөмбөг хайр те одоо нэг бөмбөг оролцсон лого. Компани аль нэг компаниг оролцуулж PR хийж байгаа тэрэндээ. Одоо PR ч бас их чухал. Тэр компани нийгмийн харилцаанд оролцож штэ. Нэрийг компани нийгмийн харилцааг юу хэ мэддэг байхгүй. Тэгэхээр би нөгөө юм оролцоо бий болох зорилготой энэ компани найзхан компани ч юм уу эсвэл бол өөрөө би өмнө бор зүрхээр хийгээ явуулж чад компани тоодгүй байсан дагч байхгүй юм чинь. Одоо нэг олон дагчтай өнөр юмас сурчлуулна гэдэг чинь бас дажгүй байгаа учраас битүү овоорцсон байгаа заяа. Дааж л над ямар ч зүйлсгүй том компани 10 шийдсчгүй л орж ирж шээ. Би эсрэгээр нь хариуцлагатай компани байна те баярлалаа юм гоо нийгмийн виж гэсэн гээд рили гэдэг чинь үнгүү. Тэр компаниас маш бага мөнгө гарна. Тэгээ ингээд миний хийсэн бүх шийдний болон тэр компани лого байж байгаа. Яг ойрхон шийдэлцдэг. Тэр компани юу нь гоё вэ гэхээр тэр шийдний хажуугаар хүүхдүүд тоглож байгаад явахаар тэр компанид бас ингээд булан лого гэж амар гоё байдаг. Тэгээ бас хүүхдүүд ингээд те өмнө хүүхдүүд тоглолтгүй л байсан шүү дээ энэ чинь. Одоо л алдчихжээ гэж байгаа. Тэгээд тэр байрны ах гээл гоё контентууд явж гин те гоё шийдтэмч явахгүй байх юм. Амар гоё хүүхдүүд над руу эмсэха баярлаа гэдэг ингээд хажуугаар орилж байгаа юм чинь. Тэгээ би ч одоо ямар нэг стресстэй ч юм ямар нэгэн даун янз бүрийн болсон үе байж дээ хүн чинь. Тэгэл бүх юм пүг гэж сэргээл те. Зам дээр хүн зам тавьж хөдөл гоёлчдаг те. Тэрнтэй адилхан эмсэх баярлалаа гэл ингээл нөгөө шийд хийдэг ах явж ингээл тэгэд чинь ямар гоё гэж бодно. Тэнд би яг цаг нараа зарцуулж байгаа стандарт хэмжээг гаргаж өгөөл те. Би рили би өөрөө шууд ингээ хийгээ өгчдөг байхгүй. Тэндээс тийм ад жаргал мэдэрнэ. Нэмээд хэлэхэд бол мэдээж түрүүний нөгөө анх ярьжсэн нөгөө цагаан хил ам гэдэг юм магадгүй байж магадгүй. Би заримдаа хүүхд мөхтүүдээ өвдгөөр ч юм уу нэг жоохон зовлон би ч бас эсэлээ тасалсан. 2-3 хагалгаанд нөтлөө орлоо. Бас жоохон зовлон янз бүрийн юм үзэн штэ. Тэгэхээр би энэ дээр бас боддог байхгүй. Нэг ажил маш шатлаа те. Тэгээд амар гоо ингээд хилэн байд юм болоо. Тэр мэдэхгүй штэ бид юм те. Тэгэхээр би амар олон сайн үйл хийж байгаа. Тэр нэг юм сайн үйл үүртэй. Ичээ байгаа цагаан хилэм хоорондоо байлдаад. Тэгээд ингээд нэг мэдэхгүй ингээд алтан дондож болж байгаа юм шиг тийм нэг юм мэдгүй юу таамагч юм уу тийм хөө сэтгэл төрдий. Тэгтээ яг уу би бол одоо хүмүүс чинь байр сав янз бүрийн флексдэг баг. Тэгтээ гэр бүлийн амьдрал ер нь одоо энэ юугаараа ер нь флексдэх нь цаашаа цагаан хилам баг нөгөө pop гэдэг нэрээ зүүдгэрээ зүй тий. Тэгтээ ер нь бол энийг цаашаа хийх нь зөв юм байл гэж ер нь бодоод байгаа. Одоо тэр хүүхдээ бас нөгөө хүүхдийн чинь сургуулийг мэдчихээн тий. Хүмүүс гаж болцсон гэл янз бүр байгаа. Тэгтээ янз бүрийн золиосгүй юм гэж байх уу? Тэгэхээр бол гадны зөндөл гоё гэр бүлийн юм инфлюенс хийж байгаа юм байдаг шүү дээ тийм. Гэр бүл сайхан гэр бүл хүн зохиох хэрэгтэй байна. Хүний амьдралын утга учир гэр бүл юм байна. Тэгээ ийм гоё аав байна гэдэг чинь бол зөндөө гоё аавд байдаг. Бүгдээрээ духрахгүй чимээгүй. Энэ уул амар хар бараа мэдээлэлтэй сошиал төр бол миний бичлэгийн амар гоё хүнд мессеж хөр бичлэг бол мөн бохгүй тийм ээ. Яг тэгэл зарим pop гэж бодно үз. Тэгтээ нэрнгээсээ би орой бол хүүхдийн шүтийн угааж байгаа стори хийдэг. Тэрийг үзээд хүүхдүүдийн шүтийг угаадаг болсон гэд амар олон хэлдэг. Тэр амар чухал амьдралын анхны процесс юм байна л да. Хүүхд өөрөө шүтээ хийж бүтэн угааж чадахгүй 8 нас хүртлээ. Заавал угааж явах хэрэгтэй шүтний хвчээр зөвлөдөг байхгүй юу? Би насаараа шүтний зовлонтой байсан байхгүй юу? Нөгөө шүтээ би чинь бүр нөгөө ядруу айлтай мэдлэг өсөж байх. Сойдзи чинь би орог 7-8 дугаар ангитал авч шүтээ угааж үтсэн. Имлэгээс салтгүй хүүхдээс учраас тэгээ би охиноо бүр ингээл угаагаал одоо ямар гоо шүттэй гэж бодсон те. Тэрийгээ би стори хийдод өөрийнхөө олж мэдсэн ямиг бусдад түгээддэг. Одоо тийм нөгөө бас нэг аргачлал гэж байдаг. Тийм олж мэдсэн юм а те илүү бусдад түгээж ич одоо тэр нь илүү баталгааждаг ч байт юм а те. Тэгээд тэрийгээрээ нилээ явж байгаа боломжийн байгаа. Тэрийгээрээ цаашаа ч ер нь явъя бас нийгэмдээ нэг л олон дагагчтай болцсон чинь нэг зөв зүйтэй юм нөлөөлөд ингээд явуул яа тийм бол гэсэн санаа байгаад. Гэхдээ энэ дүнд бол зөндөө зовлон туулна. Сошиалар нэг хэд нөдөлөх баг. Намайг ч одоо янз бүрээр л нэг шалтгаан гарч ирэх үү тий. Янз бүрийн шалтгаан гарч ирж таарна. Тэгэл элдвэр нүдэх бах асуудалгүй тэгэл янз бүрээр хэлэх бах хүмүүс санаар хэлэх бах гэд боддгийг. Саяхан хүртэл айгүй тийм боловсралтай айгүй дажгүй залуучууд намайг элдвэр хэлчихсэн.
муулжсэн. Юу гэж хэлэх вэ? Үгүй худлаа pop гэл те. Буруу хандлтын төлөө уулаардаг баа мэдгүй зөндөл юм ярьж. Тэрхүү өөрчлөлт бол байгаа шүү дээ. Угсаа бүх юм сайхан байхгүй те. Тэгээ монголчууд чинь нэрээ новын хил амт улсууд маш их завтай, маш их шөмжлөгч. Тэгээл ер нь нийгмийн сэтгэл зүй ингээл бураал байгаа. Сая нийгмийн сэтгэл зүй пүнк гэдэг өргөсөн юм физикал яж шүү дээ те. Гой ингээд тим юм олон байгаас л гэж бодоод шүү дээ. За баярлалаа. За тэгээ шинэ жилийн энэ одоо 184 дахь дугаар маань. Тэгээд шинэ жилийн тусгай дугаараа би үнэхээр танаар одоо ингээд үдэж жаргая гэж бодсон. Өслийг мань биелүүлж бас манай студид хүрэлцэн ирсэн баярлалаа. Үнэхээр яриулахыг хүсчээсэн бүхэл юм яриулчлаа. Илүү нөгөө хуу өний түүхтэр суурилсан яриануд болсон учраас манай сонсогч нартаас сэтгэлд нь үлдсэн. Нэг амар онол одоо өстө нөгөө таны философи номон дээр байдаг зүйл биш. Бодод өөрийнхөө амьдралыг ярьсан учраас эндээс маш олон юм манай залуучууд авах хаа гэж бодож байна. Тэгээд эх онд нь таны ажил үйлс гэр бүлд нь хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсье. Тэгээд манай спонсор байгууллага Литофети одоо бүтээгдэхүүний дээжээс дүүр мэлгэлье. За баярлалаа. За авраг аршаан савлагдсан байна. Тусал бүртэл аршил авраг. За тэгээд дараагийн ажилд нь өндөр амжилт хүсье. За амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За.